Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр бүгдээрээ Өмнөд Солонгосын MBC сувгаар 2026 онд гарч үзэгчдийг байлдан дагуулсан 50 наснуудын даалгавар буюу 50s Professionals хэмээх гайхалтай тулаан тэнэдмийн цувралыг таймлан хүрэхэд бэлэн болоод байна. Амьдралаа шинээр эхлүүлэхийг хүссэн тагнуулчид болон тэднийг ангуучлах хорлонд улс төрчийн эзэн тооцоо хаана хэрхэн дуусхийг одоо хамтдаа сонирхцгоё. Кино хятадын нэгэн дүнсгэр бомтоос эхэлнэ. Тэнд Өмнөд Солонгосын тагнуулын баг ямар ч гарцгүйгээр бүслэгдэжээ. Нөхцөл байдал туйлын хүнд утаа замхран арилахад үүргээ гүйцэтгэж явсан 3 зоолгүй цэрэг амиа алдсан байв. Аюулгүй байдлын зөвлөх сөрөг тагнуулын ажилтан Сон амь үргэцэн баатруудын авсанд эцсийн хүндэтгэл үзүүлэхээр иржээ. Энэхүү даалгавар нь гинтийн мөргөлдөөн байсангүй. Тэдний баг 6 сарын турш туйлын нууцлалтайгаар төлөвлөж хэрэгжүүлсэн боловч хамгийн сүүлийн секундэд бүх зүйл нуруу унахын тэр. Сон найзаагаа тайвшруулж энэ бол улс орноо хамгаалах туйлын зорилгын төлөө төлөх ёстой төлөөс гэдгийг сануулна. Тэд улсын сам хөмөргийн суурийг мүлжиж буй хархнуудыг илрүүлж устгахын тулд сүүдэрт үлдэхэд бэлэн байна. Үүний дараа Сон найздаа нэгэн гэрэл зураг гаргаж үзүүлнэ. Зураг дээр хүн бол Өмнөд Солонгосын шилдэг тагнуулч боловч Умард Солонгостой нууцаар давхар тоглоом тоглож байж хэдхэн хоногийн өмнө Умард Солонгосын нэгэн төлөөлөгч тентхийн өндөр албан тушаалтнуудын эсрэг төрийн нууцаас эхлээд хар тамхины 8 хүртэлх бүх гэмт хэргийн нотлох баримтыг агуулсан флаш диск авч дөрвсөн байна. Хамгийн гол нь эдгээр гэмт хэргийг хан өвгөнтөө шууд холбох уул шиг их нотлох баримт тэнд бий. Багийнханд ханыг буулгаж авч эх орносоо оруулсныхын төлөө эцсийн цээрлийг үзүүлэхэд тэрхүү баримт маш чухал хэрэгтэйч асуудал нь тэдний хилцээр мухардалд орсон доршин. Дөрөвч уг тагнуулын мэдээллийг Масако гэх Японы тагнуул зархаар төлөвлөж байлаа. Тэдний даалгавар тодорхой. Тэдэнд Япон руу явж уг хилцээрийг далсан зогсоох яг 2 хоногийн хугацаа байлаа. Хэрэв тэд бүтлгүйтэл асар их хэмжээний хар тамхи Өмнөд Солонгос руу зутгаж иргэдийн дунд цагаан үхэл тарих болно. Сонд энэ ажил тохирох бүрэн итгэж болох Хомён гэх төгс дайчин хэдийнэ бэлэн байлаа. Төмөр нудраг гэгддэг тэрээр сонирхолтой нь хятад ресторан тогооч болоод зодог тайлхыг мөрөөддөг нэгэн байв. Гэвч тэдний нууц уулзалт ханы мөрдөгчийн камерт өртчихнэ. Хан Ли хоёр шууд уулзаж өөрсдийн алуурчныг илгээхээр эсрэг төлөвлөгөөгөө боловсруулж эхэллээ. Сэтгэл нь амарч өгөхгүй байсан хан тэр шөнө хідэн дээрэмчдийг дагуулan Хуаныг хайж олоод баталгаатай төлөвлөгөө хүссэн түүн рүү хавцдаа бичих шидэж дээд зэрэглэлийн алуурчин гаргаж өгөхийг нь шаардав. Хуаны толгойд шууд л түүний шилдэг туслахуудын нэг болох Конг орж ирнэ. Дараагийн хэдэн өдрүүдэд хоёр тал бэлтгэлээ маш эрчимтэй базааж эхэлнэ. Лигийн талынхан Бунгайтай хамтран багийнхныхаа цэвэрлэгээний ажилчид болон зүсээ хуйрлаа. Нөгөө талд Сон Хомёнд даалгаврыг нь танилцуулж байв. Энэ даалгавар маш хэцүү тул дээд зэргийн сонор сүрэмжтэй байхыг түүнд дахин анхааруулна. Гэвч Хомён хүн амны хэрэгээс үгтлээ залхсан байлаа. Тэрээр юу ч болсон энэ удаагийнх түүний хамгийн сүүлчийн даалгавар байх болно гэж өөртөө хэлнэ. Тэр шөнө нууц тагнуулж хан өвгөнд Умард Солонгосчууд нотлох баримтаа буцаагаад булаагаад авчихсан гэж мэдээлнэ. Хан мөрөө баллахын тулд энэ хэргийг мэдэх бүх хүнийг хүйтэн цустайгаар хөнөв. Сүүн амьд асархаасаа өмнө Хомён руу эцсийн удаа заалгаж зүгтж нуутахыг амжиж анхааруулнаа. Хугацаа хурдан өнгөрч 10 жилийн дараа үзэсгэлэнтэй тайван арал дээр Хомён эцэст нь зодог тайлжээ. Биеийн нэг л биш байгааг мэдэрсэн тэрээр эмнэлэгт үзүүлтэл тестостероны хэмжээ буурснаас үүдэлтэй хам шинжгэж онцлогдно. Эмч түүнд дааврын бичиж өгнө. Энэ хооронд Жисүн мөн л өнгөрсөн үеийнхээ бараан дурсамжинд шаналж байв. Тэрээр сэтгэл зүйчид тогтмол очиж зөвлөгөө авах шаардлагатай болжээ. Нэгэн өглөө Конг их туслах нь шоронд байгаа хуучин дараа Хуан дээрээ зочлон иртэл тэрээр түүнийг ямар их жин нэвэ гэж тохуурхнаа. Олон жил өнгөрсөн ч тэд өнөөх бараа нотлох баримтын араас мөрдөхөө зогсоосонгүй. Харин Конг одоо хүнсний дэлгүүр ажиллах бөгөөд ядаргаатай үйлчлүүлэгчид түүнийг байнга бухимдуулдаг байв. Харин Жисүн тагнуулын ажилласаа хүндэрч одоо амьдрахын тулд засварчин хийж байлаа. Ли хитрхи зөөлөн сэтгэлтэй тул Жисүнийг хэцүүдсэн үе болгонд нь тусалдаг байв. Тэрээр хамт ажиллагсаддаа байнга дээрлүүлдэгч энэ бүх доромжлыг үл харгалзан тэрээр төвчиж чимээг өнгөрөхийг хичээнэ. Энэ хооронд Хомён эмнэлгээс өөрийн ресторандаа буцаж ирнэ. Ажил нь маш их үйлчлүүлэгчдээр дүүрэн байх бөгөөд байдлыг уламд ордуулж түүний эхнэр бүжиглэхээр нууцаар цухтаачхав. Өөр аргагүй болсон Хомён шууд галтагаа руугаа гүйж үлссэн үйлчлүүлэгчдээ рамён хийж өгнө.
Сүүлийн үед Конг маш их сэтгэл зүйн дарамтанд байгаа бөгөөд өвгөн түүнийг байнга дарамтлаж байсан тул тэрээр энэ амьдралаас бүр мөсөн залхаж эхэлжээ. Конг үнэндээ Хомёонд атаархаж байлаа. Түүнийг жаргалтай гэр бүл, амжилттай бизнес гээд бүх зүйл нь бүрдсэн нэгэн гэж харах тул Конг энэ мөчид бүхнийг зүгээр л орхихыг хүснэ. Бимон Конгийг маш хүнд сэтгэл зүйн байдал байгааг мэдэгч тэд үнэндээ юу хийж чадах вүлээ дээ. Тэдний дарга шоронд байсаар байгаа тул тэдэнд төвчээртэйгээр хүлээхээс өөр сонголт байхгүй байсан юм. Үйлчлүүлэгчид явсны дараа л Хомёо эцэст нэг амсгийг чөлөөтэй болно. Телевизээр хаан өвгөн иргэдийг сонгуульда идэвхтэй оролцохыг уриалж байв. Тэрээр түүнийг үнэн зүрхнээсээ үзен ядаж ийм аимшигт хэрэгтэн гэгэн дүр эсгэж байгааг харахаас нүд нь хорсож байлаа. Телевизээ унтраасны дараа тэрээр хааны талаар бухимдлаа илэрхийлж эхэлнэ. Олон нийтийн нүдэнд хан улс орныхоо төлөө ихийг дээсэн их орончиг харагдавч сүүдэрт тэрээр ард түмний цусыг сорогч хамгийн том шимэгч нь байв. Энэ үед түүний хадам аав гарч ирэн Хомёоныг өөр нэхэж эрхийг шаардан шахаж эхэлнэ. Paradise Casino руу явах замдаа Хомёо мөрөөдө тоглоомыг эсэргүүцсэн жагсагчтай таарнаа. Тентхийн уур амьсгал маш ирүүн бөгөөд бүх зүйлээрээ дэнчин тавьдаг газар байв. Энэ бол ялагчдад алдар нэр, ялагдагчдад зөвхөн нулимс үлдээдэг туйлын ялгатай ертөнц байв. Хомёон дээд давхарт гарч нууц хилэлцдэрийн өрөөнд орноо. Тэрээр тэднээс өөрт нөгөх ёстой 578,000 воныг нэхэхэд тэнд байх дээрэмчид зүгээр л бултахыг хичээж мөнгөө өгөхгүй хугацаа хожиж эхэлнэ. Түүний уур нь хурж байсан ч арай ч бие барьж чадна. Тэрээр хоолыг нь дөхүүлж хэрв дараагийн удаа мөнгө өгөхгүй бол тэр тэдэнд өөрийгөө хинбэ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулах болно гэдгээ хэлнэ. Дараагийн өглөө мөрдөгч Юнэ болон түүний хамтрагчид нэгэн хэргийг шийдвэрлэхээр гарнаа. Өнөөдрийн хэргийн газар бол амиа хорлолчиг харагдах дүр зураг байваа. Юнэ бол хэргийн газрын өнцөг булан бүрийг нэг бүрчлэн шалгах жинхэнэ мэрэгжлийн хүн юм. Ойролцоох байранд нэгэн тарган залуу багийнхантайгаа бүжгийн шууд дамжуулалт хийх бөгөөд тэд дэндүү дуу чимээтэй байснаас хурш эмэгтэй бухимдлыг төрүүлнэ. Эмэгтэй тэдэнд зөөлөн сануулахыг хичээсэн ч залуу тоосонгүй. Тэгтэл эмэгтэй уур нь хурж түнлүү дайрч эхэлнэ. Махлаг залуу хадлагад өртснөө мэдснийхээ дараа Юнэ болон түүний багийнхан мэдүүлэг авахар ирэхэд хэлж ирдэггүй гамшиг гэдэг шиг эмэгтэйн зодтолдож буй бичлэг шууд цацагдсан нь залуугийн цахим хаягийн хандлтыг санамсаргүй байдлаар өсгөчихнө. Дэлгүүрт Конг өөрийн хайртай бүсгүйг бэлэн хоол авахар орж ирэхийг секунд тоолон хүлээнэ. Тэрээр өнөөх эмэгтэй цагдаагийн дуртай тусгай хоолыг бэлтгэхийн тулд үргэлж хичээдэг байв. Энэ үеэр Бимон дэлгүүрийн ээлжид таслана. Сүүлийн үед түүний цорын ганц баяр баясгалан бол хяналтын камераар Хомёоныг ажиглаж суух байлаа. Тэр орой Хомёон гэртээ гэр бүлээрээ оройн хоолоо идэж байв. 4 наснд хүрсэн хүн хооллож байхад хүүхэд нь ширээн цугаас татгалзана. Хомёон үг хэлхийг хүссэн ч эхнэрийнх нь зандралтанд шууд нам дарагдчихав. Түүнээс ганцхан ханиалгах чимээ гарахад л тэрээр үхтлээ айдаг байв. Үүний дараа түүний эхнэр Paradise Casino хоолны мөнгийг нь өгөөгүй л уурсныг олж мэдээд уурлаж өөрийн аав руугаа хашгирч эхлэхэд аав нь охиноосоо үхтлээ орхино. Адам аав нь хамаг бурууг шууд Хомёон руу чихэж хэрэлтцгэн. Эцэст нь Хомёо эхнэрийнхээ уур хилэнгээс зүхтахын тулд хог асахаар гэрээсээ яаран гарлаа. Тэрээр нулимс туслуулан машина унаж өөрийн ганцаардал өвдөлтийг мэдрэхээр нууц руугаа явна. Тэр шөнө Юнэ хэргийн газарт нууцаар буцаж ирнэ. Тэрээр шалан дээрх чирсэн мөрийг анзаарч хаан түшин тэмтэрч хайсаар нууц хаалга руу хөтлөх нэгэн сэжүүрийг олчихно. Дотор нь өөр нэгэн нууц бааз байх бөгөөд уушиг их баримт бичгээр дүүрэн байв. Тэнд хаан өвгний олон жилийн турш хийсэн бохор хэрэгүүдийн асар их тэмдэглэл байлаа. Энэ хооронд шүн дунд Хомёон өнгөрсөн үеийнхээ аимшиг зүуднээсээ болоод зочин сэрлээ. Нөгөө талд жисүүн марцсан дурсамжаа сэргээхийн тулд эмчийнхээ хачирхалтай зөвлөхөө дагахыг цөхрөнгөө баран хичээнэ. Бүр эмхтэй хүн шиг хувцлахад хүрчээ. Намил гэртээ ирээд жисүүний энэ гаж төрхийг хараад үгтлээ айж царайн цонхиж орхино. Түүний хувьд ч хүнд өдөр байлаа. Paradise Casino-д асар их мөнгөө алдсан байж. Байдлыг уламд оржуулж Жисүүн өөрийнх нь хэрцгий зээдүү мөрөөдө тоглоомын өрөө хаахын тулд байрныхаа бичиг баримтыг барьцаан тавьсныг олж мэднэ. Дараагийн өглөө нь Хомёон хуучин дарга Сонтойгоо уулзахаар явна. Өнөө хүндэр албан тушаалтан одоо гудамжинд зайрмаг зараад амьдралаа залгуулж байв. Махлаг стримерийн вирус шиг тархсан бичлэгийн ачаар тэд хурш эмэгтэй хэн болохыг тогтоож чаджээ. Тэр эмэгтэй бол Блэк гэгддэг домогт тагнуулж байж таарна.
Гэвч түүний байршил илэрсэн даруй тэрээр өгсөн байдалтай олдох нь тэр. Хууль хяналтын үүнийг амиа хорлолт гэж үзсэн ч Хомео үүнд огтхон ч итгэхгүй байлаа. Тэр үүнийг хан өвгний хийсэн ажил гэдгийг мэдэж байв. Тэрээр шууд хариу цохилт өгөхийг хүссэн ч сон цаг нь арай болоогүй гэж түүнд анхааруулхад дааврын өөрчлөлтөөсөө болоод түүний сэтгэл зүй маш эмзэг байлаа. Тэрээр уйламтгай болж хорвоо ертөнц тэр чигээрээ өөртөө юм шиг байнга мэдэрнэ. Өвчнөн түүний хүч чадлыг бүр мөсөн барахаас өмнө тэрээр бүх зүйлийг хурдлуулахыг цөхрөнгөө баран хүсэж байлаа. Эхнэр нь хүүгээ сургуулаас нь аав гэж тушааснаар түүний даалгавар тасалднаа. Сургууль дээр Хомео хүүгийнхээ ангийнхныг хараад гуниглаж буй харцыг нь анзаарна. Наснаасаа хитийдсэн ухаантай хүү эцэг ихээ мөнгөөр дутагдж байгааг мэддэг тул тэдэнд дарамт болохгүй тул тусгай сургуульд явхаас татгалздаг байж. Тэрээр түүнд дуртай Сүбүр Баатрийнхаа багийг өгнө. Аавыгаа үнэхээр хүчтэй хүн байгаасаа гэж хүсэж байгаагаа ч хэлнэ. Конгод зөвхөн хяналтын камераар харах нь хангалтгүй байлаа. Өнөөдөр тэр Хомеоны ресторанд биеэрээ айлчлан ирнэ. Тэрээр гэртээ ирээд эхнэрээ дусд нь гаргаж хүүгийнхээ тухай нухацтай ярилцсан. Хомео бусад хүүхдүүдийн адил тусгай сургуульд явуулахыг шаардах ч эхнэр нь илүү дутуу мөнгө байхгүйгээд үүнийг таслан зогсооно. Яг энэ үед тэрээр Paradise Casino-гоос хүргэлтийн захиалга хүлээн авна. Хэн нь Paradise Casino руу явж төлөгдөөгөө өөрөө нэхэж зүрхлэх вэ гэж бүгд бие биелүүгээ буруугаа чихэж маргалдаж эхэлнэ. Энэ удаад Хомео хуйгандаа нуугдсан хулчгар яст мэлхий байхаас татгалзаад тэдэн лүү хашгирч өөрөө явна гэж хэлнэ. Тэрээр мөнгийг буцааж авчирч хүүдээ байх ёстой амьдралыг нь өгөхөөр шийдэж байв. Энэ мөчид Бимо Хомеоны харцнаас 10 жилийн турш гүн нуугдсан үхлийн аюултай хурц ширүүн харцыг олж харлаа. Тэр шөнө Жисүн мөн зээд үгээ хайхаар Paradise Casino руу явна. Өнөө хүү байрныхаа бичиг баримтыг барьцаан тавьчихад том хожоод Жисүнд харш барьж өгнө гэж сагсуурч байлаа. Тэрээр бичиг баримтаа буцааж авахар нууц өрөг олох боловч тэнд байх дээрэмчид түүнээс утгагүй өндөр үн нэхнэ. Анхны өр болох 3.6 сая вон нь хүүгээсээ болоод толгой иргэм 7.2 сая вон болж өсчээ. Жисүн бичгээ буцааж авахыг оролдоход дээрэмчид түүнийг амгалан тайван байдал алдагдуулсан гэж буруутхан түүнийг ухаан алдатлан маш хэрцгийгээр зодно. Энэ хооронд Хомео казино руу машинаараа явах бөгөөд Бимон түүнийг нууцаар дагна. Гэвч энд нэгэн эргэлт гарнаа. Зодооны үеэр Жисүний толгой сандлын ирмэгт хүчтэй мөргөгдснийхөө дараа түүний алдагдсан дурсамжууд гинэтхэн бүрхэн ороод ирхэн тэр. Ухаан орсон тэрээр домогт нударгаа ашиглан танхаарагчдыг нэг нэгэнгүү бут нэргэж эхэлнэ. Гадаа зээдүүн зүгээр л зогсож байх бөгөөд тэрээр энэ бүх тулааныг бичлэг хийж байв. Яг энэ мөчид үйл явдал 10 жилийн өмнөх үелөө буцна. Жисүн Билекийн дүр туурч эмэгтэй хүн шиг хувцалсан байлаа. Тэрээр Японы тагнуулыг бүтэн цустайгаар устгаж нотлох баримтаар дүүрэн флаш диск болон атга дүүрэн очир эрдэнсийг олж авсныхаа дараа тэрээр олзондоо баярлан гарлаа. Түүнийг борон дундуур алхаж явхад Хомеон түүнийг араас нь гинэтхэн гарч ирэн зогсооно. Жисүний нэр хүндийг эртнээс сонссон ч түүнийг эмэгтэй хүн байсныг мэдээд маш их зочирдож орхино. Яг энэ үед өөр нэгэн бүлэг хүмүүс ирж үгсэн Японы тагнуулыг олноо. Хомеон Жисүн хоёр тэмцэлдэж байх хооронд Жисүн гинтийн аян цахилтыг ашиглан Хомеоны анхаарлыг сарниулж сөрөг довтлогоо хийж жинхэнэ ширүүн зодон эхэлнэ. Тэрээр хүчтэй цохилт өгч Хомеоны хамраас цус гаргачихнаа. Тулааны урлагэмж хангалтгүй болоход тэр хоёр бие биенээ ив хавгүй тэрвэрлдэж зодтолтон Хомеон бүр Жисүнийг трансгендерийн бүтлэхүү бүтээгдэхүүн гэж дааж гинэн. Тэд тулаандаа буцаж орох хар хувцастай хүн боломжийг ашиглан олцтой цүнхийг шүүрж авахыг оролдоно. Өөрийнх нь хөдөлмөрийн үр шимийг өөрхийн нэгэн хулгайлах гэж байгааг харсан Хомео араас нь хөөж гурван тал тэмцэл эхэлнэ. Эцэст нь хинэнч бууж өгөхийг хүсээгүй бөгөөд Жисүн азтай таарч давуу талыг олж үүргэвчээ үүрэн цугтахыг оролдох боловч энэ нь тийм ч амар байсангүй. Тэрээр завны ирмэглүү түлхэгдээд унчив. Азар тэрээр хажлагаас яг цагт нь барьж авснаар доор харахгүй тэнгис рүү унахаас арай ч аврагднаа. Хомео хар хувцастай залууг өвдөглөж ухаан алдуулж орхиод Жисүнийг аюулгүй газар руу татаж гаргахаар шууд гүн очив. Гэвч хувь тавилангийн хатуу тоглоомоор цүнхний оосор гинэт тасарчихна. Тэрээр цөхрөнгөө барж тэмцсэн ч Жисүн болон чухал нотлох баримттай цүнх харанхуй тэнгис рүү унахыг аргаа баран харахаас өөр зүйл хийж чадсангүй. Үйл явдал өнөө цагт шилжихэд Хомео эцэст нь Жисүнийг олж илрүүлсэндээ туйлын их баяртай байлаа. Гэвч тэрээр түүн рүү гүйж очиж биеийг нь шалгах гэж байтал дээрэмчдийн бүлэгт баривчлагдана. Энэхүү эмх замбраагүй байдлын дундуур зээдүү намил байрныхаа бичиг баримтыг шүүрч аваад нагцах Жисүнийг чирэн зугтаж амжина. Дахин нэг удаа Хомеон Жисүнийг гарнаасаа мулталж буйг зүгээр л хараад хоцорхон тэр.
Энэ хооронд мөрдөгч Юнэ болон түүний хамтрагчид Блэк гэгддэг нууцлаг эмэгтэй хэргийн араас мөрдөхөөр маш завгүй байлаа. Гар буунаас олдсон сэжүүрт үндэслэн тэрээр үүнийг дээд түвшний ноцтой улс төрийн хуульдан гэдэгт бүрэн итгэлтэй байв. Хэрэг улам хэцүү болох тусам түүнийг шийдвэрлэх хүсэл эрмэлзэл нь улам бүр бадарч байлаа. Дараа нахлах мөрдөгч Юнэг өрөөндөө дуудаж зөвшөөрлөхгүйгээр хэргийн газрыг шалгаж сэжүүрүүдийг замхруулсан хэмээн маш хатуу зэмлэв. Гэвч Юнэ бол мэрэгжлийн хүн шүү дээ. Тэрээр хэдгэн тусал хуурамч нулимс унгаж даргыгаа хэлбэрхаа аргалж чадав. Өрөөнөөс гармагцаа тэрээр ёжтойгоор инээмсэглэнэ. Ахлах мөрдөгч нь үнэндээ Блэкийн амиа хорлолтыг хуурамчаар зохион байгуулах үүрэг хүлээсэн хан үгний гар хөл байж таарлаа. Удалгүй намын дарга Ким ахлах мөрдөгчтэй уулзахаар ирж сүүлийн үед казиног хаахыг шаардсан жагсаал эрчимжиж байгаа тул мөрдөгчд шууд л борлуулагчийн дүрж шилжиж энэ арлыг ирээдүйд хэрхэн мүлжүүлэх талаар тасралгүй чалчиж эхэлнэ. Тэрээр ашгийн хэмжээ толгой иргэм 25 тэрлион вонд хүрч чадна гэж амлахад ийм их тоо сонсоод Ким дарга нааштайгаар эргэж эхлэв. Кимийг эртний эдлэл цуглуулагч гэдгийг мэдэх мөрдөгч түүн саяхан олж авсан эртний цайныг хэрэглээ өгч хахуулдана. Гэвч энэ хангалтгүй байлаа. Прокурор Кимийн нууц амаргуудын явдал болон татвараас зайлсхийсэн баримтуудыг цуглуулж түүнийг хатуу хяналтандаа байлгахаар төлөвлөнө. Гангструудын төв байрны урд хэсэг өрөө төлж чадахгүй байгаа үр төлөгчдийг зодож шийдэхэд ашиглагдагч үнэндээ дотор нь мэрэгжлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон өндөр технологийн хар тамхины үйлдвэр байх бөгөөд ажилчид нь дүүрэн байлаа. Босс их хэмжээний мөнгө олсныхоо дараа баярлаж байсан ч хин нэгэн түүнийг казиног сүрүүлсэн гэдгийг сонсоод инээмсэглэн тэр дороо замархан одно. Гэртээ ирсэн Жисүн эцэст нь цэрэх боловч тэр шөнө болсон бүх зүйлийг бүр мөсөн мартсан байв. Намил тэдэнд байрныхаа бичиг баримтыг авч чадсан гэдгийг дуулгалаа. Тэд хамтдаа тэд хүмүүсийг өндөр хүүтэй зээлээр өргөтөж газрыг нь хураан авч арлын оршин суугчдын өмч хөрөнгийг системтэйгээр дээрэмддэг байлаа. Зэдүүн одоо Жисүнийг туйлын шүтэн шигээ санаж бөөцөлж эхлэхэд тэрээр санахгүй байгаа тул намил зодооны үеэр тэр ямар гайхалтай байсныг харуулахаар бичлэгээ яаран үзүүлээд бүр нагц захыгаа 007 нууц нэртэй тагнуулж байсан гэх цуу яриаг тарааж эхэлнэ. Хотын нөгөө талд хомьёо хуучин найзтайгаа уцаар ярьж Жисүнийг олсон тухайгаа мэдгдлээ. Тэрээр тэдний машины дугаарын сүүлийн хэсгийг цээжлээд амжиж энэ хооронд гангструудын босс казинод ирж бүх зүйл сүрснийг хараад ухаанаа алдаж туслахуудаа өгтлэн зодлоо. Тэдний бизнес хууль бус учраас хяналтын камерууд нь ихэвчлэн зүгээр л үзүүлэн төдий байсан тул ямар нэгэн бичлэг гаргаж авах нь бараг л боломжгүй байв. Босс ирчүүддээ энэ хэргийг нуухыг тушаах бөгөөд юу ч хийсэн бай дарга болон хан өвгөн үнийг мэдэж болох уу хатуу анхааруулна. Дараа нь тэрээр гар хөл болсон хүмүүсээ тэрхүү өвмэн таригчийн хэн болохыг яаралтаа олохыг тушаана. Тэр шөнө Юнэ даргыгаа нууцаар дагаж тэрээр ахлах прокурорыг эзгүй газар машинаа байрлуулж хахуул авч байхыг нь барьж авнаа. Тэрээр бүх зүйлийг видео бичлэгт буулган машины эзнийг олохын тулд дугаарыг нь шалгуулахаар найзаасаа гуйна. Эцэст нь бүгд сэтгэл гонсоож ресторанда буцаж ирлээ. Түүний хадамаа болон хуучин найз нь түүнд мөрийг тавьчихсан байж хомьёо мөнгийг буцаад авчирч чадаагүй тул хатам аав нь багуу мөнгө алдаж хатуу сургамж авах нь тэр. Хомьёо нүрээ угаахаар бие засах өрөөлөө явах ч түүний бодол өөрийн ирэхгүй өнгөрсөн үе санагдаж холбол тасархаас өмнө дарган залгаж зүхтхийг анхааруулсан тэр мөчийг саналаа. Хан өвгөн Сүоныг үүднийхэн дэргэд булан шахсан байж таарлаа. Тэрээр түүнээс нууц нотлох баримтын байршлыг шаардан сүрдүүлэхийг оролдоно. Гэвч хэдий ч инээ шахсан ч Сүон чимээгүй байдлаа эвдгээс татгалзана. Хан түүнийг цаазлах гэж байтал цагдаа нар ирлээ. Сүоны тавьсан утааны бөмбөгний ачаар тэрээр зүхтан гарч чадлаа. Дараагийн өглөөний үнэд холбоо дуудлага ирлээ. Түүний найз мэдээг дуулгахдаа эргэлзэж буй өнгөөр өмнөх шөнө дурдсан машины эзэн нь үнэндээ арлын даргад нэр дэвшиж буй хан өвгний нарийн бичиг байж таарлаа. Найз нь түүнд шударгаар анхааруулж энэ хэргийг одоохон орхихыг оролдоход дэндүү аюултай гэдгийг сануулна. Нөгөө талд хомьёон сонгон арилгаж байхдаа эцэст нь нэгэн сэжүүр олж түүний хүлээж байсан цахилгаан дугуй эзэн хэн болох нь тогтоогджээ. Тэрээр ардаа эхнэрийнхээ хашгирахыг үлтоон гэрээсээ яаран гарлаа. Казино дээр маш нарийн ажилласны эцэст дээрэмчиж Жисүн болон түүний зээдүүгийн тод хяналтын камерын бичлэгийг гаргаж авч чадсан байв. Орон нутгийн цагдаа нарыг халаасандаа хийсэн казиногийн босс тэр даруй нэгэн офицертой холбогдож тэр хоёр хүний хэн болохыг ухаж гаргахыг шаардав. Бие тэнхрүүлэхээр нэг өдөр амарсны дараа Жисүн юу ч болоогүй юм шиг ажилдаа эргэж ирнэ. Ли түүнд үнэхээр санаа зовж байлаа. Тэд ажиллах хугацаанд Жисүн хизээж гинэт өвчтөө гэж чөлөө авч байгаагүй юм. Ли түүний
нүүрэн дэх хөхрөлтийг анзаарч түүнийг ямар нэгэн том асуудалд орсон гэж сэжиглэв. Яг энэ үед тэдний ядаргаатай дарга гарч ирэн ердийнхөөрөө ирэх мэдлээ харуулж Жисүүнд машина угаахыг тушаав. Хэрцгий дарга хуучин зангаараа Жисүүний нуруу руу бөмбөг шидхийг оролдов. Гэвч энэ удаа Жисүүн агаарт 180 градус сэргэж төгс өвдөглөн өшөглөж бөмбөгийг даргынхаа нүүр рүү яг цав буулгах бөгөөд дарга нь айсандаа цонхийгоо орхив. Тэрээр юунч санаа зовхоо болсон шин төрхөөрөө ажилласаа гарч байгаагаас сүрлэгээр зарлаад загварлаг их чинь эргэж харан одлоо. Үд дундын алдад хомьёо мотоциклийн эзэн Кимиг олохоор нэгэн сургуулийн хаягийг дагаж очиход өнөө хүүг бусад сургуулийн сурагчдыг дарамталж хамгаалтын мөнгө нэхэж байхыг нь олж харлаа шүү. Хомьёо Баатрын дүр тоглож тэрхүү дураараа бацаанд хүмүүжлийн хичээл заахаар шийдэв. Болоод өнгөрсөн ширүүн зодооны дараа өнөө хүү тэр дороо сайн сурагч болон хуурхан тэр. Хомьёоны асуусан болгонд Ким дуулууртай хариулав. Тэрээр дугуйгаа намилд зээлүүлсэн байж таарчээ. Энэ хооронд хүнсний дэлгүүрт стресс болон нойргодлон эцэст нь Конгийг барьж авснаар түүний цусны даралт нь огцсон мунж. Яг ухаан алдаж унахын даваан дээр түүний хайртай дарга эмэгтэй цагдаа гарч ирэн түшиж авлаа. Сэтгэлдээ бүсгүйдээ тэврэгдэх нь Конгийг өсвөр насны охин шиг л ичиж улаахад хүргэв. Тэрээр талархлаа илэрхийлэхийн тулд бүсгүй зориулж чихэрлэг эсэглэн дахианы махтай тусгай хоол бэлдэж өгөхөд бүсгүй түүн цусны даралтын им өгөх бөгөөд тэдний дундах оч сэмхэн бадарсаар л байлаа. Гэвч Конгийг яг л Деважинд байгаа мэт жаргаж байтал Бимон гинэт гарч ирэн түүнийг үхтлэн цочирдуулах нь тэр ах トゥ хоёр яг л тоос ус шиг харш хүмүүс юм. Тэд хоёр өгүүлбэр солиод шууд нудраг зөрүүлэхэд хүрч тэдний зөрчилдөөнтэй үзэл бодол нь эцэст нь гашуун салалтанд хүргэдэг байв. Яг үнтэй зэрэгцэн казиногийн бүлэг дээрэмчид Жисүүн болон Хомьёоны яг таг хаягийг олж мэдлээ. Тэд багаад ажлан өшөө авалт хийхээр замдаа гарна. Жисүүн чоннууд үүдэнд нь ирчээд байгааг огтхонч гадарлахгүй байлаа. Учир нь тэр зээдүүдээ өөрийн өнгөрсөн үеэ гайхуулан чалчилж байв. Тэрээр урд цагт өөрийгөө нэр хүндтэй домогт хүн байсан. Өөрийнхөө зөв гэдгийг батлахын тулд байлдааны рефлексээ шалгахаар зээдүүгээсээ өөрийг нь саваагаар зохихыг тушааж байв. Гангстеруудыг ирэх үед Жисүүн яг л трансад орчихсон мэт эргэн тойрондоо үсэрч байлаа. Дээрэмчид ихэндээ түүнийг дахин галзуураад дайрах үедээ хэмээн имэн эргэлзэж байв. Гэвч Жисүүн өөрийгөө зохиод ухаан алдахыг хараад тэд түүнийг хүндлэх ямар ч сэтгэлгүй болчихсон тэр. Тэд түүнийг шүүрч аваад дараа нь хүнсний дэлгүүрт байгаа Конгийг олохоор явна. Хомьёо Жисүүний гэрт очих үед хэдийнэ хоцорсон байлаа. Хэдхэн мөчийн өмнө дээрэмчид чирээд явчихсан байв. Бимон Жисүүн болон Зэг бүгдийг нь гангстеруудын гол төв байранд авааччихсан байв. Тэрч байтугай дээрэмчид Конг руу дүүгийнхээ цогцыг ирж ав хэмээн тохуурхсан зураг илгээлээ. Энэ хооронд юнэ бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр хаан үгний түүхийг ухаж гаргахын тулд өөрийн бүхий л холбоо сүлжээг ашиглаж мөрдөн байцаалтын явцад хаан үгнийг 10 жилийн өмнөх хуйлдааны ард байсан гол толгойлогч гэдгийг нь олж мэдлээ шүү. Жисүүний гэрт Хомьёо эмэгтэй хүний хувцас хиймэл үс зэрэг маш чухал сэжүүрүүдийг олж авснаар түүнийг 10 жилийн өмнө тэнгис рүү унсан өнөөх тагнуулч мөн гэдгийг баталгаатай мэднэ. Төв байр нь Бимоныг өгтлэн зодож байлаа. Жисүүний байдал ч дээрцэнгүү. Дээрэмчид түүний төвчээрийг шалгахын тулд тасралтгүй нүдэж байв. Гэвч өмнөх удаагийн шиг түүний дурсамж эргэж ирсэнгүй. Тиймээс тэрээр зүгээр л тэнд суугаад хэрцгий задуурыг төвчгээс өөр аргагүй төрөв. Дээрэмчид Конгийг дүүгээ зөндөн орхиод зугцсан гэж шийдээд Бимоныг бүр мөсөн устгахаар бэлдэж эхэлнэ. Яг энийг зэгтээ мөчөд Конг эцэст нь хаалгаар алхан орж ирэх нь тэр. Цаг хугацаа 10 жилийн өмнөх үелөө буцна. Конг тэр үед мөрөйтө тоглоомчин байсан бөгөөд Чоин Батыг шүтэж өөрийгөө мөрөйтө тоглоомын бурхан гэж л боддог байв. Бүх зүйлээ алдсныхаа дараа тэрээр үхтлээ зодуулж эцэст нь түүний тарьсан гайг цэвэрлэхээр дунд нь орж иржээ. Хорвоогийн хүр 10 жил тутам дэрэгдэг гихчээр одоо түүх дахин давтагдж байв. Конг зодог тайлсан ч амсхийг чөлөө байсангүй. Хэрэг тарьдаг дүүгээ аврахын тулд хөгшин ясаа дахин хөдөлгөх шаардлагатай болсон байв. Хатуужилтай хөгшин залуугийн нэр хүндээдээ таарсан түүний хөдөлгөөнүүд маш уран хэвээр байлаа. 1 минут орчмын дараа тэрээр гангстеруудыг төвөггүй буулгаж авна. Гэвч үйл явдал үүгээр зогссонгүй. Хэрэг гүнжийг аврах тийм амархан байсан бол гүнж ханхуу хүлээж тэндээ гацхгүй байх байсан биз. Конг Бимон хоёр гангстеруудын нэмэлт хүчинд бүсдэгдэж орхино. Жисүүн болон түүний зээдүү аюулыг олж хараад тэндээс яаран цогтчихв. Лазалсан загас шиг бүслэгдсэн Конг дүүгээ тэндээс амьд гаргахыг тулд өөрийн бүхий л 81 арга мэхэ ашиглахаас өөр аргагүй төрлөө.
Энэ хооронд Хомёон гудамжаар тэнүүчилсээр байв. Тэрээр өнөө хаягдсан байшин руу очин дотгош чимээг өхөн шургаж орлоо. Хомёон зодооныг маш хурдан олж харнаа. Сонгуулийн тагнуулчийн дүүрээр тэрээр Конгийн бүлэг хаана угдаж байгааг хэлбэрхаан олно. Найзаагаа аврахаар доош үсрэхийн оронд уцаа гаргаж ирээд гэмт хэргийг мэдээлэх нотлох баримт болгон видео бичлэг хийхийг илүүд үзлээ. Конг эцэст төгсгөлгүй арга мэх байсан ч түүний хүчинд хязгаар гэж бий. Хүч чадал нь маш хурдан барагдаж бүхэл бүтэн бүлэг хүмүүсийн эсрэг хүч шавхан тулалцсны эц тэрээр хүзүүнийхээ амин цэг сахиулж унана. Түүнийг унахыг харсан дээрэмчид боломжийг ашиглан олноороо дайрч нухчин дарахыг оролдоно. Ахыгаа ийм хэрцгийгээр зодуулж байгааг хараад Бимон зүрхэн зүсэгдэх шиг болов. Тэрээр өвдөг сүгдэн казиногийн босс руу мөлхөж ахыг нь зүгээр явуулахыг гуйж ямар шийтгэлийг хүлээхэд бэлэн гэхэд гангстерууд түүнийг татаж босгоод шүрмсийг нь огтлохыг завдна. Конг үүнийг хараад сандарч өвдөх сүхрэн бүх бурууг өөртөө хүлээн. Дээрэмчин түүнээс нохоо шиг хуцахыг шаардахад тэрээр өөрийн бүх бахархлыг тэр дороо хаяж хэлснээр нь хийж эхэлнэ. Бимон үүнийг хараад маш их өвдөлтийг мэдэрнэ. Ах トゥ хоёр ээлжлэн нохоошиг хуцна. Гэвч ийм сэтгэл хөдлөм ах トゥ гийн хайр эдгээр гангстеруудад зүгээр л нэг онгоо шиг харагдаж байлаа. Тэд тэр хоёрыг зүгээр явуулахыг хүссэнгүй. Хомёон гэмт хэргийг нэрээ нууцлан мэдээлсэн тул энэ үед цагдаа нар залгаж хэргийн газрыг яаралтай орхихыг казиногийн босс анхааруулна. Үүний ачаар Конг болон түүний дүү амьд үлдэж чадлаа шүү. Явхаасаа өмнө казиногийн босс Конгийг хорсолтоогоор өшөглөө дамжин. Тэд Конг болон түүний дүүг эзгүй гүүрэн гарцан дээр хайж орхилоо. Нөгөө бүлэг гангстерууд нагцах Зэдүү хоёрыг сүрдүүлж казиногоос авсан зүйлээ буцааж өгөхөд ердөө 3 хоногийн хугацаа өгөөд тэнд нь хаяад явчихав. Казиногийн босс нууц мэдээлэл хүлээн авлаа. Тэрээр гар хөл болсон хүмүүстэй өөртөө нь хамт хэсэг хугацаанд нуугдахыг тушаав. Шуурга өнгөрсний дараа тэд нам гүн байж байгаад бүхнийг шинээр эхлүүлэхээр төлөвлөнө. Оройн Конг болон түүний дүү хүнсний дэлгүүртээ ирэхэд тэр газар яг л хой сайлах дайраад өнгөрсөн мэт бүрэн сүрсэн байхан тэр. Манай хоёр гэрээ цэвэрлэхийг хичээсэн ч бэрцсэн биеийн тэдэн зөвшөөрсөнгүй. Тэгтэл эмэгтэй цагдаа хурж ирнэ. Бимон тэр хоёр зай гаргаж өгөхийн тулд ухаалгаар тэндээс холдлоо. Эмэгтэй цагдаа үүмэн тарьсан хүнийг барихтан туслахыг хүссэн ч Конг бүсгүйг энэ заваан хэрэгт хутгахыг хүссэнгүй. Тиймээс тэр татгалзаж дэлгүүрийг зүгээр л нэг согтуу үйлчлүүлэгч сүтгч гисэн гэж хуурна. Эмэгтэй цагдаа түүнийг бэрцснийг хараад сэтгэл нь өвдөж шарахыг нь боож өглөө. Бимон хяналтын камераар тэднийг ажиглан ахыхаа төлөө дотроо баярлаж сууна. Конг хэдий амьдралынхаа наран шингэх насан дээрээ яваач гэлээ. Хайрын бурхан түүнийг эцэст нь нэг том олж харжээ. Бимон өөрийн тарьсан гайг өөрөө шийдэж Конгийг дахин ийм хэрэгцээгүй асуудалд хутгахгүй байхаар өөртөө амлав. Энэ хооронд Хомёон хуучин найз лугаа залгаж тэр шөнө болсон бүх зүйлийг нэг бүрчлэн мэдээлнэ. Тэрээр Конг Бимон нарын гинтийн гарч ирэлт маш с ิจ гтэй байна гэж таамаглав. Хомёон Бимонтой бичлэн уулзаж үннийг ухаж гаргахаар шийдээд олон жил ашиглаагүй досон дарагдсан тагнуулын хэрэгслүүдээ гарганаа. Оройн мөрдөгч юунэ гэртээ ирэхэд хаалганыхын төгжээг хөдлөсөн шинж тэмдэг илэрч аюулгүй дохион ажилсан байв. Тэрээр бууга гаргаж гэрээ маш болгоомжтой нэг бүрчлэн шалгах боловч халдсан хүний мөр олцсонгүй. Гэвч гэрлээ хасаахад гэр орныг нь орон эргүүлж нэг бүрчлэн нэгдсэн байхыг нь олж харлаа. Хэн нэгэн өөрийг нь онилж байгаа гадарлаж зургийн жаазан дээрх сумны нүх яг л нэгэн төрлийн анхааруулга шиг байна. Үйл явдал улам сонирхолтой болж эхэлнэ. Дараагийн өглөөнд Конг зүгээр суугаад өнөөх эмэгтэй цагдаагийн тухай мөрөөдөж эхэлнэ. Түүний өгсөн нэрийн хуудсыг харангаа ирээдүйн амьдрал, үр хүүхдүүдийнхээ тухай бодхоос үр аргагүй төрлөө шүү. Бимон түүнийг илүү тод харахын тулд холоос ажиглаж байв. Өнөөдөр Бимон тэндээс явхаар шийджээ. Тэрээр байнга маргалддаг үгэнтэйгөө таарч түүнийг тэрвэн баяртай гэж хэлнэ. Түүний хувьд энэ аялал буцах замгүй эцсийн аялал байхаар төлөвлөгдсөн мэтэл байлаа. Тэр өдөр аюулгүй байдлын дарга казиногийн боссыг хайж ирэн нөхөн төлбөр шаардав. Тэрээр боссын гар хөл болсон хүмүүсийг өөрийнх нь хүмүүсийг зодсон гэж буруутгаж асар их хэмжээний мөнгө ил тод нэхэж сүрдүүлэх бөгөөд энэ нь өвгний уурыг маш их хүргэнэ. Гэвч өрсөлдөгч нь дэндүү хүчрхэг байсан тул тэр тэдэнд гар хүрч зөрхлөхгүй. Зүгээр төвчхээс өөр аргагүй болов. Аюулгүй байдлын дарга ирчүүддээ казино болон тэдний бизнесийг улам анхааралтай ажиглахыг тушаав. Боссын ашигтай хэлцлүүдийг улааж авахар шийдсэн тул казиногийн босс сүүлийн үед маш азгүй муу одон дор байна гэж мэдэрнэ. Тэрээр уураа өөрийн итгэлд гар хөл рүүгээ гаргаж байхад Бимон тэднийг нууцаар ажиглаж байлаа. Тэрээр энэ өвгнийг хутгалж хөнөөгөөд хорвоо ертөнцийг аюулаас ангижруулах цус төшөө авалтыг дотроо төсөөлн төлөвлөж бодол нь сайхан ч гүйцэтгэл нь үнэхээр хог байлаа. Юу ч хийж амжаагүй байтал Бимон нэг цохилтоор нокаутанд орчихно тэр. Өглөө нь мөрдөгч эмэгтэй хоон дээр зочлохоор шоронд очино. Тэрээр түүнээс
15 жилийн өмнөх хэргийн талаар хэрэгцээтэй мэдээлэл ухаж гаргахыг хүсээд түүнд өмгөөлөгч олоход нь туслана гэж санал болгоно. Хэрв тэр хан үгний эсрэг хамтран ажиллахыг зөвшөөрвөл энэ нь хоёр талдаа хоцсон хэрэг болно гэвч Хуан ганц ч үг хэлсэнгүй. Тэрээр түүнийг өдөө хатгсан үгс хэлэхээс өөр аргагүй болох нь тэр. Тэгж байж л Хуан баг зэрэг үннийг хэлнэ. Тэрээр өөрийгөө гин буруугүй 10 жилийн өмнө офицер Чойг алсан хүн нь тэр биш байж мөрдөгч өөрийг нь дагаж байгааг мэдлгүйгээр шоронгоос гарлаа. Тэгтэл үл мэдэгдэх дугаараас залгаж цагаан машин түүнийг дагаж байгааг анхааруулж тэр хүмүүсийг төөрүүлээд туслана гэж амлана. Мөрдөгч дуулууртай дагаж түүнийг уулзар руу машин унаж очиход нэгэн төрдөг тэрэг гинэт урдуур нь гарч ирснээр араас нь дагаж байсан машин хоцорж орхилоо. Араас нь дагаж байсан машины хоёр хүн ослын хохирогчийг шалгахаар яаран буун. Тэгтэл энэ бүхний ард сон байж таарлаа. Тэрээр мөрдөгч үнээд зүгдээд байсан уйггүй мөрдөгчийг төөрүүлэхэд амжилттай тусалжээ. Дараагийн өдөр нь хувьцаа эзэмшигчид хан үгэн дээр ирж төслийн явцын талаар асуухад тэрээр арлын даргаар сонгогдож л чадвал төсөл маш хурдан урагшлана гэж бүгдийг тайвшруулна. Үүний дараа хан үгэн ирчүүддээ Кимийг мөртийг тушаагаад түүний хувийн амьдрал нь ямар ч толбгүй яг л цагаан цаас шиг цэвэрхэн нэгэн байлаа. Хан үгэн энэ хүчирхэг өрсөлдөгчөө унахын тулд ямар нэгэн зохиомол хэрэг үүсгэхийг хүсэж байв. Буцаад Бимоны үйл явдал руу шилжээ. Түүнийг хулгайлсан хүн нь үнэндээ Хомеон байж таарч энэхүү хулгайлсны ачаар тэрээр дахиад жалж чадахгүй гар хоосон чадвараараа шоронд орохоор аврагдсан юм. Тэр ер нь өөрийгөө хэн гэж бодоод айлтлага үлдэхийг оролцсон юм бол Казиногийн босс тийм ч амар өгөөш биш. Хомеон үннийг хилүүлдэг тариа гаргаж ирээд Бимоны хүзүүний арт дээрийн судсанд шууд шахахаар сүрдүүлнэ. Энэ тун нь хэнийг ч байсан хамаагүй хамаг нууцаа удлахад хүрэгдэг. Гэхдээ тун нь хэтэрвэл хохирогч тэр дороо хүчиж мэднэ гэж анхааруулв. Бимон айсандаа өмдөндөө шээх шахан болж сэтгэл зүйн дарамтыг даалгүй хамаг нууцаа бүрэн уудалж орхино. Тэрээр даргийнхаа тушаалаар түүнийг дагаж байснаа тайлбарлав. 15 жилийн өмнө тэрээр усан онгоцны зогсоол дээр бас байж. Тэдний дарга хан өвгөнд маш том тоглуулж хуурцсан байв. Эцэст нь тэднийг бүх бүлэг дампуурчээ. Багийнхан тараа одож дарга нь шоронд урт хугацаагаар хоригдохоор болсон байв. Баригдахаас өмнө дарга нь түүнд болон Конг маш чухал даалгавар өгсөн байж. Тэд хааны хууль бус үйл ажиллагааны нотлох баримтыг агуулсан Лаштискийг олох ёстой байв. Тийм учраас л ах トゥ хоёр Хомеоныг дагдаг байж. Тэд түүнийг ганц бий байхаас нэглээд л дагсан байв. Түүнийг гэрлэж хүүхдтэй болсны дараач тэр хоёр ажиглалтаа хизээж орхисонгүй. Хавар өнгөрч, зум болж, намар ирж, өвлийн авчис шарлав. Гэвч нотлох баримтаар дүүрэн өнөөх Лаштиск хаанаас ч олцсонгүй. Бимон чангааруулж эхлэнэ. Түүний амьдралд эндөө өрөвдөлтөө байлаа. Бүлэгт эсээд удалгүй дампуурж дарга нь шоронд орсон юм. Одоо андгаа тавьсан ахтайгаа хамт хүнсний дэлгүүр нээтэл хэдэн дээрэмчид ирээд тэр газрыг нь сүтгэжчихсэн. Хомеон түүнийг сонсоод дотроо дүгнэж эхэлнэ. Үнэндээ түүний царай руу хараад шууд шоолж юм инээмээр л байлаа. Яаж юм уйлынхаа гангстер байдаг байна. Өдөржин зөвхөн нулимс сунахаас өөр зүйл хийхгүй Хомеон Бимогийн Казиногийн бүлгийн өмнө өвдөг сөхрөн гуйж буй видео гаргаж ирээд өөрийнх нь ажиллахыг шаардав. Хэрв тэр зөвшөөрөхгүй бол энэ бичлэгийг захин орчин цацаж Бимоныг найз нөхдийнхөө өмнө нүрээ хийж газаргүй болгоно гэж сүрдүүлв. Түүний одооноос хийх даалгавар бол Хомеонд Жисүнийг ажиглахад туслах явдал байв. Тэрээр түүнд харилцах хэрэгсэл болгон ашиглах утас хүртэл өгнө. Хэрв дараа нь үгэнд нь орохгүй бол түүнд жинхэнэ сургамж үзүүлэхээч хилээд амжив. Энэ хооронд Жисүн зээд үгээ дагуулan эд зүйлсээ баглаж байлаа. Тэр хоёр бүх зүйлээ аваад хамтдаа зугтахыг хүснэ. Хонгор минь наадтай хамт цухтаач. Хаашаа вэ? Мөнгөн тэнгис ногоон улс руу. Тэгтэл өнөөх газар нь түүний ажилдаг агуулга байж таарлаа. Тэрээр тэнд амьдрах нь аюулгүй бөгөөд ямар ч төлбөргүй гэж хэлнэ. Хэрв тэр азгүйтэж компанида баригдвал хамгийн муудаал ажилласаа халагдана биз. Дараагийн өглөө нь Хомеон дэлгүүрийн хоолны бүх орцыг бэлтгэхээр эрт босноо. Үүний дараа тэр хатам аваасаа дэлгүүрээ харж байхыг гуйгаад Бимонтой уулзахаар яаран одно. Тэрээр тэр хоёрын ойрын өрөөдөн төлөвлөгөөг танилцуулж түүнээс Жисүнийг дагаж түүнийг үнэхээр дурсамжаа алдсан уу? Эсвэл бүгдийг хуурахын тулд зүгээр л жүжиглэж байна уу гэдгийг тандах үүрэг хүлээв. Харин Хомеоны хувьд Казиногийн гангстеруудыг ажиглах үүрэг хүлээлээ. Тэрээр тэдний гэмт хэргийн нотлох баримтуудыг цуглуулж энэ нь дараа нь маад хөшөөгөө авахт нь туслах суур баримт болох юм. Казиногийн багийнхан хүмүүсийг өндөр хүүтэй зээлээр өргөтөж өртөө хүмүүсийн газрыг уран авч байгааг тэр хоёр олж мэднэ. Хан яагаад эдийн засгийн төслийнхөө төлөө энэхүү бурханд хаягдсан арлыг сонгосныг тэд мэдэхгүй байлаа. Бимоны тандалт тийг чадвар үнэхээр маруухан байсан тул Хомеон дотроо маш их бухимдна. Түүний хийсэн зүйл нь зүгээр л Жисүний хоол идэж гадуур явж буй зургийг дарах төдийл байв.
Жисүүн зээд үгээ усанд оруулж байхад Ли тэднийг барьж орхино. Тэрээр зээд үгээ компани дээр авчирсан амьдарч зүрхсэнийг хараад хэлэгч үгүй болно. Хэрэв ууртаа дарга үүнийг нь олж мэдвэл түүнийг шууд ажиллаас нь хөөх байлаа. Эцэст нь нах зах зээ дүү хоёрын өрөвдөлтөө гуйлтыг эсэргүүцэж чадлагүй Ли нүдэн анаад өнгөрөхөөс өөр аргагүй төрнө. Дараагийн өглөөнд казиногийн босс болон түүний туслахуд хэлэлцэл хийхээр Себэ хослоно. Хомёон тэднийг асар их мөнгөтэй цүнхнүүд үүрэн хаягдсан агуулах руу орж байхыг харж байлаа. Казиногийн босс хар тамхиг худалдаж авахын тулд хамаг хөрөнгөө шавхсан байж таарлаа. Тэрээр үүнийг ашиглан мөнгөө улам өсгөхийг хүсэж байв. Үнэн дээр баяжих тийм ч хэцүү биш. Гагцгүй чамд хангалттай зориг байгаа эсгэн чухал шүү дээ. Тэрээр Сонд хандан өнөөх казиногийн залуусыг хэдийнэ тандаж дууснаа мэдэгдэв. Хомёо мөр халуун байгаа дээр өнөөдөр шууд хөдөлгөөр шийджээ. Сон түүнд бүх үүрийг нэг мөсөн устгахын тулд цаг нь болохыг хүлээхийг зөвлөв. Гэвч тэрээр хэдийнэ эрч хүчээр дүүрэн байлаа. Тэрээр хүүгийнхөө өгсөн Супер Баатрын багийг зүүж бие засах өрөөнд казиногийн боссыг отож байгаад барьж авлаа. Багахан тулааны дараа босс хамаагүй илүү дуулууртай болж эхэлнэ. Гэвч казиногийн босс зөрүүлсээр байх бөгөөд арлын газруудыг цуглуулад байгаа зорилгоо хэлхээс татгалзав. Хомёон цохиж өшгөлхөөс эхлээд хурууг нь хуглах хүртэлх бүхий л эрүүшүүлтийн аргыг хэрэглэсэн ч тэрээр ам нээсэнгүй. Хомёоныг анхаарал алдах мөчөд босс суултурын таглагаар хариу цохилт өгч улмаар туслахуудаа дуудан нэмэлт хүчийг цуглуулв. Тэрээр өнөөх залуугийн толгойг суултур руу шахаж хэрэг хүлээх эсхийг нь дахин асуулаа. Босс дөнгөж сая бие зассан учраас өөрийгөө бузарлаж байгаагаа хүлээн зөвшөөрөгч гэмт хэрэгээ хүлээхээс эрс татгалцах нь тэр хомёон гангстууд руу хараад тэр хинээс ч айхгүй л байлаа. Хэрв тэд үсгийг хүсэж байвал тэр эцээ хүртэл үсгэд бэлэн. Түүнийг зодож унахыг хүссэн бүлэг дээрэмчид өчөх боловч хомёоны чадвар үнэхээр тоглоом байсангүй. Гэвч удалгүй тэрээр жинхэнэ хүнд гартай таарна. Нэгэн авраг биетэй залуу өөрийн хэмжээгээ ашиглан түүнийг биц дарах гэж оролдов. Гангструуд гардан тулаанаас эхлээд зэвсэг ашиглах хүртэл хамаг хүчээ шавхан ямар ч айдас эргэлзээгүйгээр тэдний эсрэг ганцаараа тулалдав. Энэ мөчөд тэрээр өөрийнхөө рүү байж дүрлзэн асаж тулалдах боломж олцсон юм. Шудраг ёсны төлөө амбие зориулсан байхад казиногийн босс энэ эмх замраагүй байдлын дундуур мүлхэж зүхтахыг оролдож байна шүү. Хомёон түүнийг олж хараад уцаан чирч авчирна. Диваачнд хүрэх зам байхад чи явахгүй. Там руу мүлхэхийг л хүн хатан хүсэх юм уу те? Босс хэдийнэ өөрийн гар хөл болгоцтыг дуудаад амжсан байлаа. Тимээс хомёон гадагш гүйж гарахад боссын хамгаалагчид хэдийнэ хүрэлцэн ирсэн байв. Хоёр тал яг л лаазалсан загас шиг нэг шахацалцаж орхино. Гэвч тэрээр огтхон санаа зовсонгүй. Учир нь түүнд урьдчилан бэлдсэн нөөц төлөвлөгөө байсан юм. Тэрээр халааснаас алсын удирдлага гаргаж ирээд товчлуур эгэн дарахад казино хүчтэй тесрэлт болж хавийн цахилгаан бүр мөсөн тасархан тэр. Энэхүү боломжийг ашиглан тэрээр тэндээс мултарч өөрийн нуус бааз руугаа цугтна. Тулааны үеэр тэрээр гидсэндээ хүнд бэртэл авсан байлаа. Хомёо өвдөлтөө төвчин шүд цуусаар шархаа өөрөө эмчлэхийг хичээж байв. Өдөржин тэрээр алга болж гэр бүлийнхэнтэйгээ огт холбоо бариагүй тул эхнэр болон ойр дотных нь маш их санаа зовж байв. Байдлыг уламд ордуулж тэр хүүгээ сургуулаас нь авахаа хүртэл мартснаас 8 настай хүү гэртээ харихын тулд 30 минут алхсан байж. Нөхрийнх нь энэ хайхрамжгүй зангаас олж эхнэр нь гал зураг шахан болноо. Гадаа ертөнц ийм аюултай байхад хүүгээ яаж зүгээр орхиж чадваа чи? Өөрийн гэр бүлийг мартагнахад хүргэсэн тийм чухал зүйл энэ хороод юу байдгийм бэ? Хомёонд хинт ч хэлж чадахгүй хувийн хүн тэмцэл шаналл байлаа. Тэрээр хамаг гин бурууга зүгээр л чимээг хүн дотроо тээж авна. Тэрээр анх эхнэрээ жирэмсэн гэдгийг дуулаад ямар их баярлаж байснаа эргэн санана. Энэ баяртай мэдээг хуучин найздаа бахархан гайхуулж байсааж. Өглөө дуу дарга казиногийн босс дээр зочлохоор эмнэлэгт очноо. За өвчтөн ирэх гэн хоёр дахь асуудал бөгөөд түүний гол зорилго нь боссын шарыг малтахад оршиж байлаа. Одооноос эхлээд дуу даргыг мэргэжлийн комедиан гэж нэрлэцгээе. Учир нь тэр үргэлж хүмүүсийг амийг нь хаагдтал инээлгэж чаддаг. Масктай залуу нэвтэрч багийнхныг нь бутны иргсэн казиногийн босс маш их хорсож байв. Би махбодын хохирол баг байсан ч сэтгэл зүйн хохирол нь хязгааргүй их байлаа. Тэрээр өөрийнхөө нэр төрийг сэргээхийн тулд гар хөл болсон хүмүүстэй өнөөх масктай залуу яаралтай олохыг тушаав. Өглөө нь мөрдөгч эмэгтэй хуучин найзтайгаа дахин нууцаар уулзна. Тэдний мөрдөн байцаалтын явцад хааны гэмт хэргийн бүлэглэл 10 жилийн өмнөх хэрэгээс болж Хуан шоронд орсноос хойш 3 гол гишүүнтэй үлдсэн байж. Түүний баруун гар болох Конг сургаггүй алга болж зүүн гар болох Ингүү тэднээс ураж хааны талд оржээ. Одоогийн байдлаар Ингүү Paradise Casino-г ажиллаж байгаа юм. Дуу дарга Paradise Casino-г шалгуулахаар хүн илгээсэн бөгөөд
Ингүү асар их хэмжээний хар тамхи худалдаж авсныг олж мэдлээ. Тэрээр маш том тоглоом тоглохыг хүсэж байлаа. Энэ нь түүнийг тансаг амьдрал руу хөтлөх үү? Эсвэл бүр мөсөн мухардл руу оруулах уу гэдэг игзэгтэй мөч байв. Тэрээр туслахуудаа Ингүү болон түүний хүмүүсийг үргэлжлүүлэн дагахыг тушаав. Дараагийн өдөр нь Хомё өчигдөр хүүгээ авч чадаагүйхээ нөхөн төлбөр болгож тоглоом авч өгөхөөр дагуулж явна. Тэрээр хүүдээ зөвхөн тэр хоёрын дунд л үлдэх нэгэн нууцыг дэлгэв. Хомё өөрийгөө супер баатар гэж хэлв. Түүний байн алга болдог байсан үе нь үнэндээ муу залуусыг устгах даалгавраар замд гардаг байсантай холбоотой аж. Энэ хооронд гангстерууд Жисүүний гэрт очих боловч тэр газар хэдийнэ хоосорсон байлаа. Үүний дараа тэд түүний цэвэрлэхээ марцсан хэдэн бичиг баримтыг олж авна. Үүгээр дамжуулан тэд Жисүүний ажилладаг компани хаягийг олж мэдлээ. Гангстерууд түүнийг олохоор компани руу улангасан дайрна. Түүнийг чимээг өхөн дагаж байсан Бимон энэ дүр зургийг санамсаргүй байдлаар олоод харах нь тэр. Гангстерууд Лиг олж хараад түүн рүү ирэхэд байдлыг гадарласан Ли тэдний анхаарлыг сарниулахын тулд зориуд 2 дугаар давхар руу зааж өгнө. Тэгээд хугацаа ожих зураа тэрээр Жисүүнд олж дуулгана. Гангстеруудыг ирснийг тэрээр сонсоод ухаанаа алдтал айж сандрав. Тэрээр агуулах руу яаран гүйж очоод Зэдүү Намилаа сэрээгээд хамтдаа мотоциклоо олохоор яаран гүйж одноо. Намил хитрхийг хайснаасаа болоод жолоодлогон тэнцвэртэй байж чадахгүй байлаа. Тэрээр ойролцоох машинтаа мөргөлдөж гангстерууд тэднийг бүр мөсөн бүслэн авах нь тэр. Азар Намил буцаад тэнцвэрээ олоод авна. Тэрээр хөдөлгөөрөө хаазлан хурдавч гангстеруудыг ардаа орхин дахин одлоо шүү. Энд хамгийн өрөвдөлтөй үлдсэн хүн бол тансаг хүлгүн тэр чигтээ зурагдаж хоцорсон компани дарга байлаа. Өнөөдөр хаанаас ч юм бэ гэнэтхэн бороо асгарч эхэлнэ. Кон гадуур дэлгүүр хэсэж яваад бороон дунд өнөөх эмэгтэй цагдаатай таарна. Тэрслүү зантай эр хүний хуваар Кон үзэсгэлэнтэй бүсгүй бороонд норж байхыг зүгээр хараад зогсож чадсангүй. Тэр өөрийн шүүхрээ эмэгтэй цагдаад өгнө. Тэгээд өөрөө бороонд дунд норж хоцор. Түүний ийм шудраг илдэг байхыг хараад эмэгтэй цагдаа түүнд төгс 10 оноо өгөхөн тэр. Тэр бүр санаачлахыг гартаа авч түүний гэрт нь хүртэл хүргэж өгөх бөгөөд дараагийн амралтын өдрөөрөө хамтдаа кино үзэхийг урина. Хайр сэтгэл дэндүү гинэт ирсэн тул Конг үүнд үнэмшиж чадахгүй байлаа. Тэр бүр өөрийнхөө хацрыг чимхэж үзнэ. Мэдрэгдэж буй өвдөлтөнд түүнийг зүүдлээгүй, өдрийн бодолдоо төөрөгүй гэдгийг батлахад хангалттай байв. Өд дунд казиногийн босс туслахуудыг нь дэндүү хэрэгцээгүй байсан дуурлаж, юу ч болсон хамаагүй Хомёныг заавал барьж ав хэмээн эцсийн сануулгаа өгнө. Оройн дуу дарга казиногийн боссын туслах гүм гихчийг хайж очноо. Тэр түүнийг өөрийн чамин машин суулган хотоор тавхина. Эцэст нь дуу дарга гүмийг ахуулахын тулд асар их хэмжээний мөнгө санал болголоо шүү. Түүнд зөвхөн казиногийн боссыг худалдаж түүний хийж буй бусармаг хэрэгүүдийг илчлэх шаардлагатай байв. Эцсийн их хэмжээний мөнгөний өмнө үнэн шудраг зан юу ч биш байлаа. Гүмийн хамтын ажиллагаа дуу даргыг маш их баярлуулнаа. Тэр бүр урамшуулал болгож өнөөх чамин машина түүнд бэлэглэлчих нь. Энэ хооронд нэгэн жижиг уушийн газар хан өвгөн Кимтэй уулзахаар очино. Энэ хүн бол Эрх арлын даргын сонгуульд түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг байсан юм. Хан өөрийн ирээдүйн арлын төслийн тухай бичих баримт авчирнаа. Тэрээр Кимд нэг бодлын зөвлөж байгаа ч юм шиг нөгөө бодлын сонгуулиас нэрээ татахыг сүрдүүлнэ. Гэвч Ким маш хатуу байж, өнчин хүүхдүүдэд зориулсан буйны байгууллага байгуулж, олон сургууль барьж, улс орны ирээдүй болсон залуу үеийг халамжлахын тулд дарга болохыг хүсэж байгаагаа хэлнэ. Кимийг ятгах чадаагүйгээ мэдсэн хан баглаа мөнгө шидчихэд ууртаагаар яваад өглөө. Сүүлийн үед мөрдөгч юунэ Сони олон удаагийн хоржоонтой анхааруулав. Чин сэтгэлийн зөвлөгөөг үл харгалзан ханыг үргэлжлүүлэн мөрцөөр байлаа. Энэ үеэр Конг өөрийн дарга Хуан дээр зочлохоор шоронд очино. Дарга нь уруугч Ингүүг устгахын тулд мөрдөгч бүсгүйг гишүүр болон ашиглахыг хүсэж түүнтэй хамтран ажиллахыг түүнд тушаана. Энэ хооронд Сон мөрдөгч эмэгтэй юуныг дагаж сүүдэр шиг чимээг өхөн хамгаалсаар байв. Түүний казино руу орох гэж байгааг хараад дотор нь аюултай байгааг анхааруулж уцтгаас өөр аргагүй хүрнэ. Гэвч мөрдөгч сонсохыг хүссэнгүй. Зүгээр л өөрийнхөөрөө л хийн. Сүүлийн үед Жисүүн болон түүний Зэдүү нийтийн халуун усны газарт нуугдаж амьдрахаас өөр аргагүй болжээ. Илдэг, зөөлөн сэтгэлтэй Ли тэдэнд хэрэгцээтэй зүйлсийг нь төхөөлж тусалж байлаа. Өнөөдөр Ли тэдэнд хэрэгцээ зүйлсийг нь авчирч өгөнгөө нэгэн муу мэдээ дуулах нь тэр. Дарга нь түүнийг ажлаас нь халж хамаг цалинг нь өгөлгүй луурджээ. Мөрдөгч ямар ч айцгүй байлаа. Тэрээр нэгжлэхийг зөвшөөрөл бичиг баримт байхгүй ч казино руу шууд тайран орлоо.
Тэрээр боссын мөрдөн байцаалтад хамтран ажиллахыг шаард. Түүнээс 10 жилийн өмнөх офицер Чойгийн үхлийн хэрэгээс эхлээд Умард Солонгосын тагнуулын хэрэг болон хан өвгөнтэй ямар холбоотой вэ гэх зэрэг сая асуултыг асууна. Ингүү зөвхөн хайнга дурамчхан хариултууд л өгч байсан тул тэрээр юу ч олж чадалгүй урам хугаран тэндээс явхаас өөр аргагүй болно. Түүнийг явсны дараа ингүү ирчүүддээ мөрдөгч эмэгтэйг маш анхааралтай тахахыг тушаана. Үүний дараа бүүм асар их хэмжээний тус хүртснийхээ хариуд мөрдөгчийн өнөөдрийн ярианы тухай мэдээллийг дуу даргад худалдаж орхино. Тэр үнэхээр шаргуу ажиллаж байлаа. Дуу дарга нөхцөл байдлыг хэдийнэ мэдэж байсан ч казиногийн босс өөр дээр нь ирэхэд юу ч мдээгүй дүр хэсгэн. Тэрээр мөрдөгчийг өөрийг нь бас мөрдөж байгаа хэмээн худлаа хэлнэ. Мэдээж тэрээр гайхал сандарсан дүр үзүүлж баг зэрэг маргалцсны эцэст дуу дарга энэ хэргийг хаан өвгөнд мэдэгдэн гэж сүрдүүлэхэд ингүүгийн зүрх нь амаараа гарах шахан болно. Тэрээр дуу даргаас ганцхан боломж олохыг гуйж мөрдөгч бүсгүйг үүр дамыг нь бариулахын тулд маш анхааралтай зохицуулна гэж амлана. Хэрв хан өвгөн өнөөдрийн явдлыг мэдвэл тэр баталгаатай бүх байв. Дуу дарга өгөөмөр зан гаргаж түүнд боломж олгосноор казиногийн босс түүнд маш том өрөнд орж хоцорлоо шүү. Хүүгээ зөвлөхөө болгосон Хомён эхнэрээ кинонд урахаар шийднэ. Тэдний хурмын ой дохиож байгаа тул эхнэр нь өнөөдөр үзэсгэлэнтэй ягаан даашин зүмсжээ. Тэр үнэхээр дур булаам харагдаж байлаа. Хомён Нарны аймгийн хамгийн азтай залуу мэтэл байв. Энэ хооронд эмэгтэй цагдаа уулзах газартаа ирсэн ч Конгийн хүлээсээр л байв. Үнэн дээр Конг ойролцоох кофе шопод нуугдж байлаа. Тэр энэ хайрыг хүлээн зөвшөөрч зөрлөхгүй байв. Учир нь тэд хоёр өөр ертөнцийн хүмүүс байлаа. Хар бараан болон гэгээн цагаан талууд нэг замаар явах тавилангүй байв. Тэр хоёр ямар ч найдваргүй хоёр параллел шугам байхаар заягч сэтгэл зүйн баггууд тэмцлийн эцэст Конг эцэст нь уцаа шүүрэн аваад мөрдөгч эмэгтэйлүү залгахаар шийднэ. Тэрээр 10 жилийн өмнөх усан онгоцны зогсоолын хэргийн бүх нотлох баримтыг өгч чадна гэдгээ хэллээ. Оройн сон мөрөөдөө тоглоомчийн дүр хуурч казиногоос 50,000 вон зээлхийг үсгэд гүм үүнийг хараад дэндүү баг байна гэж гоочлон үүнийг өгж гаргав. Гэвч сон казинод байршил тогтоогч төхөөрөмжтэй үгээ үлдээж амжлаа. Үүний ачаар тэрээр мөрдөгч эмэгтэйг чимээгүй болохын тулд өнөөх гэж буй хувилдааныг олж мэдлээ. Казиногийн залуус булан чахагдсан тул юу ч хийхээс буцахгүй байв. Сон мөрдөгч эмэгтэйлүү залгаж анхааруулахыг хүссэн ч тэр уцаа авсангүй. Бүсгүй толгод дээрх нэгэн кафе руу чиглэн явж байлаа. Аргаа барсан сон Хомён руу залгаж нэмэлт хүч хүсэх боловч тэр эхнэрээ дагуулan кино үзээ завгүй байсан тул мөн адил хариулсангүй. Ингээд сон ганцаараа явхаас өөр аргагүй болсон ч эсэргүүцлийн чагсаалаас болоод зам дээр асар том төвжрэл үүсчихсэн байв. Тэрээр такси олохоор яарангүйх боловч буруу замаар давхиж байсан машинд санамсаргүй байдлаар мөргүүлчихнэ. Кино театрт Хомён хүүгийнхээ зургийг баяртайгаар авч байлаа. Тэгтэл Соноос дахин дуудлага ирэхэд Сон өвдөлтөө дэвчин байж тусламж хүсэн хашгирлаа. Тэрээр түүнээс кафе руу явж мөрдөгчийг аврахыг эс бөгөөс бүсгүй өөхөх болно гэж гуйна. Хомён хоёр талын галын дунд гацнаа. Хэрв тэр бүх зүйлийг дундаас нь орхиод дахин явчихвал эхнэр нь галзуурах шахан муурлах байлаа. Гэвч хүний ам аврах ажил хүлээж чадахгүй шүү дээ. Эцэст нь хүүгийнхаа тусламжтайгаар тэрээр тэндээс авч амжнаа. Гэвч түүнийг кафе дээр очиход хэдийнэ хоцорсон байв. Кафений эзэн түүнд хідэн дээрэмчид мөрдөгчийг хэдийнэ чирээд аваад явчихсан гэж хэлнэ. Тэрээр бүсгүйг хайхаар гадагш гүйх гэж байтал хаалганы яг дэргэд Конгто нүүр тулан таарчихсан тэр. Үйл явдал хэдхэн мөчийн өмнөх рүү шилжинэ. Мөрдөгч бүсгүй Конгто уулзахаар кафенд сууж байна. Гэнэ тэрээр өөрийг нь казиногийн боссоор удирдуулсан бүлэг дээрэмчид бүсэлж игснийг анзаарна. Тэд мөрдөгчийг амьдаар нь барихыг хүсэх боловч бүсгүй тийм ч амархан бууж өгөх хүн биш байлаа. Тэрээр тэдний анхаарлыг сарниулахын тулд аяхтай буцалж буй кофег шууд царай руу цацаж орхино. Ганц секунд алдахгүйгээр тэрээр өнөөх ногоон аягаараа хамгийн ойр байсан дээрэмчний нүрийг цохиж хэмхлээд кафенаас уусгын гарч машиндаа суугаад урттайгаар давхин явна. Энэ хооронд Сон Хомён руу тусламж хүсэж зөвхрөнгөө баран залгана. Тэрээр түүнээс кафе руу яаралтай очиж мөрдөгчийг нин даруй аврахыг гуйж байсан. Хэрэв Хомён ганцхан секунд хоцрох юм бол бүсгүй амьд үлдэхгүй бөгөөд тэдний мөрдөн байцаалтын цорын ганц сэжүүр үрд тасрна гэдгийг тэр мэдэж байлаа. Зам дээр мөрдөгч дээрэмчдийг төөрүүлэхийн тулд маш өндөр хурдтайгаар давхина. Гэвч эдгээр залуус яг л үсгсэн шимэгчиг байлаа. Тэд тийм ч амархан тавьж явуулахгүй. Түүнийг цуурай мэтагаж машиныг нь араас нь дахин мөргөнө. Энэхүү дарамт бүсгүйн сэтгэл зүйд нөлөөлж эхлэв. Галзуу хурдтай хөөцөлдөөний туршид тэрээр ямар ч гарцгүйгээр байнга булан шахагдж байсан ч секундыг хэд хуваасны нэг нь гаргасан алдаанаас болоод тэрээр
Жолоогоо хянах чадвараа алдаж дээрэмчдийн машин түүнийг хажуунаас нь хүчтэй гихчин мөргөж орхино. Мөргөлтийн асар их хүч түүний машиныг хурдны замын хавчлагыг давуулан хөмөрүүлж орхино. Тэр хурдтайгаар шидэгдсэн машин таталцлын хүчний улмаар ангал руу унаж доорх тэнгисийн ус руу шууд шидэгдэх нь тэр. Хүчтэй цохилтын гол зочрлыг өөр дээрээ авсан мөрдөгч усанд унахаасаа хэдийнэ өмнө аалцсан байлаа. Ингүүгийн ирчүүд хүртэл өөрсдийн тарьсан энэхүү аимшиг тослыг хараад мэл гайхаж зочрол орж байв. Эцсийн эцэст нэгэн хүний амнаас тэдний гараар шууд таслагдаж үгүй болсон нь энэ байв. Өнөө цагт шилжихэд Хомёон кафе дээр ирэх боловч мөрдөгч байсангүй. Удалгүй Конг тэнд хүрэлцэн ирэх бөгөөд хоёр ир бие биелүүгээ ширтэн дуугүй зогсно. Тэр хоёрын хин дотроо маш хүнд сэтгэл дүн тэмцлийг давж байлаа. Тэд хизээж хамаагүй бие рүүгээ өсрөн дайрч магадгүй мэтэл нэгнээ ажиглаж байлаа. Хомёон цаг алдахыг хүсээгүй тул эхэлж явахаар шийднэ. Түүнд мөрдөгч бүсгүйг олж аврах маш чухал ажил байлаа. Конг түүнийг даган Хомёоны машин суудалд хинэгч үгүй тухлан суун. Хомёон түүнийг хөөж болохыг хичнээн оролцсон ч өнөөх маань суудлаасаа огт хөдөлсөнгүй. Конг өөрийгөө хэрэг болно гэж зүтгэн. Мөрдөгчийн байгаа газрыг яг таг тогтоож чадах ганцхан хүн нь тэр байлаа. Үүнийгээ батлахын тулд тэрээр туслах руугаа яаран залгаж замын хөдөлгөөний камеруудыг хакердан маршрутыг нь мөрдөхийг даалгана. Хотын нөгөө хэсэгт Ли Жисүн түүний зээдүү нууц нууч руу дагуулan явна. Тэдний явж буй зам нь хуучирч муудсан, нурах төгсөн орон сууцны хорооллоор дүүрэн маш эзгүй газар байлаа. Мөрдөгчтэй кино хитрхи их үтсэн Намил хий хардас сандарч эхэлнэ. Тэрээр Лиг хүний эрхтэн зарах зорилгоор хүмүүсийг хулгайлдаг ямар нэгэн сүүдэр шиг бүлэглэлийн гишүүн байх үедээ гэж сэжиглэнэ. Жисэн хүүг хэд удаа тайвшруулж араасаа чирэг шахам дагуулan явнаа. Хөөх хилий сайн ус бүтээх гэж хичээж байгаад гэмт хэрэгтийн шиг дуудуулж байлаа. Тэр тэднийг тэр чигтээ сүрс мэд харагдах орон сууцны байшин руу дагуулan орно. Намил дотгош алхан орхоосч үхтлээ айж байв. Тэрээр толгойдоо хэдийнэ 100 аимшигын хувилбаруудыг төсөөлчихсэн байлаа. Жисүн дүүгийнхээ энэхүү сөрөг энергийг мэдэрч ихсэн ч тэд мухардалд орсон тул айцаа твчин Лид итгэхээс өөр сонголт байсангүй. Хоёрдугаар давхарт тэд цугларчихсан хоол идэж цагийг хөгжилтөө өнгөрөөж буй бүлэг хүмүүстэй таарна. Тэдэнд энэ газар яг л Апокалипсис кинонд ирэх дөрвөсдийн хоорон шиг л харагдана. Ли тэднийг орон гэргүй хүмүүсийг хорогдох байраар хангадаг байшингийн эзэн паркта танилцуулнаа. Эдгээр хүмүүс бүгд казинод хууртаж орон гэр газраа дээрэмдүүлсэн хохирогчд байлаа. Пак Лигийн гуйлтаар тэдний ганцхан нөхцөлтэйгээр үлдээхийг зөвшөөрлөө. Нагацаах Z2 байшингийн эргэн тойрондох гэр ахуйн ажил сасар үйлчлэгэнд хүн бүрт туслах ёстой байв. Жисүнд энэ хилцэл ямар ч асуудалгүй байсан ч Намил дургуутслаа илэрхийлнэ. Тэрээр Пакийг тэднийг боо шиг мүлчих гэж байна гэж бодоод хэлж ирдэггүй гай гихчээр Намил бүр тэр газрыг хогийн цэгтэй харьцуулах бөгөөд энэ нь Пакийн төвчээрийг барах эцсийн цэг нь болов. Энэхүү доромжлолд гомцсон Пак уур хилэнгээ дахин барьж чадсангүй. Тэр хоёрыг гэрээсээ шууд хөөж гаргана. Түүний төвчээр үнэхээр барагджээ. Намил шиг бацаан түүний тусламж хамгаалтын өчүүхэн төдийгч хүртэх ирэхгүй гэж тэрээр хэлнэ. Жисүн маш их ичиж байлаа. Зэдүүн хэрээс хэтэрж байгааг хараад тэрээр дүүгээ ухаан суулгахын тулд зэмлэж гарнаа. Гэвч Намилийн толгойд мөрөөдөө тоглоомоос өөр юу ч байхгүй байлаа. Тэрээр амьдралын эдгээр игзэгтэй дурсамжуудыг одоохондоо ойлгох сөхөөгүй байв. Намил баавгайн суг руу дасралтгүй хатгаж Жисүний нүрийг барсаар байсан тул тэр зөвхөн уушлалгүйхаас өөр хийж чадах зүйл үлдсэнгүй. Тэрээр Пак болон Лид хүүд сургамж өгөх болно гэж амлаад баяртай гэж хэлээд гараад явна. Намил явсны дараа л Пак эцэст нь арай амс хийх шиг болно. Энэ хооронд Хомёон Конг хоёр цөхрөнгөө барсан үр дүнгүй хайлтынхаа төлөө машинаар давхиж байлаа. Тэгтэл тэд санамсаргүй тохиолдлоор нэгэн ослын газартаа таарна. Тэнд ингүүгийн туслахуудын нэг эргэлдэж байхыг олж харах үед тэдний зүрх нь пал хийгээд л явчихна. Мөрдөгч болон түүний машины хувьд нөхцөл байдал үнэхээр аимшигтай харагдаж байгааг дотроо гүн гүнзгий мэдэрнэ. Гэнэт Хомёон машина огцон мухс хийлгэн эргүүлж гайхаж хоцорсон Конгийг замын хажууд орхин хурцтай тавхин одлоо. Тэрээр нөхцөл байдлыг соонд тэр даруй мэдээлж хам хүчээ дайчилсан ч хэдийнэ хоцорсондоо туйлыг харамсаж сэтгэлээр унана. Мөрдөгчийн хувь заяа тодорхойгүй байгаа тул Хомёон тэнд үлдэж улам гүнзгий ухаж баримт хайхыг хүсэгч соон түүнийг гэртээ харихыг нь шаардна. Мөрдөн байцаалтын үр дүн гарахад хэдэн өдөр шаарддаг олон шүү дээ гэж түүнд хэлнэ. Хэрэг тэр одоо буцаж очиж эхнэрээ тайвшруулахгүй бол тэдний гэрлэлт бүр мөсөн нуран унах аюулд ороод байв. Үйл явдал Жисүн руу шилжих бөгөөд тэрээр Намилийн араас хөөж амьдралын ухаантай үсгэлхийг хичээгч нөгөөх нь уурлан тастаж үүнийг зүгээр л хөндлөнгийн хүн тиймээс амьдралд нь оролцох эсвэл байрных нь бичиг баримтад хүрэх
ямар ч ирэхгүй гэж хатуу шугам татна. Үүшгээ хайрладаг зээд үгийнх нь энэхүү хатуу үгс Жисүнийг хэлэх үггүй болгож зүрхийг нь шархлуулж орхино. Тэрээр мөнгө эсвэл газар нутгийг огтгонч тоохгүй байлаа. Түүний цорын ганц зорилго бол Намилийн өвөө өртөө ач тусаа хариулах явдал байлаа. Олон жилийн өмнө өвгөн түүний амь насыг аварч хажуудаа байлгаж байж тэр Жисүнд толгой орогдох дээвэр хайрлах гэр бүлийг өгсөн юм. Тэрээр өөрийг нь аварсан тэр хүнд хүндэтгэл үзүүлж амьдралынхаа үлдсэн хугацааг Намилыг хамгаалахад зориулахыг хүсэж байв. Тэрээр Намилыг хүүхэд байхдаа ямар өхөөрдөн байсныг үргэлж өөрийг нь сүүдэр шиг дагаж гүйдэг байсныг эргэн санана. Жисүнийг яг буцаад алхах гэж байтал далайн давлгаанд туугдан эрэг дээр гарч ирсэн мөрдөгчийн биеийг олж харнаа. Тэрээр яаран гүйж очиж бүсгүй амийг аврахын тулд яаралтай анхны тусламж үзүүлж хиймэл амьсгал хийж эхэлнэ. Жисүнийг тусламж дуутахаар оролдох үед мөрдөгч эмэгтэй түүнийг зогсоон. Тэрээр өөрийг нь амьд байгаа гэдгийг хиндэж хэлж болохгүй хэмээн цөхрөнгөө баран дахин гуйна. Тэр орой нөхөртөө хаягдсан хомьёоны эхнэр Ли болон эмэгтэй цагдаа нартаа уулзнаа. Пакийн уур хилэн хэдийнэ замхарч түүний оронд Жисүнийг хөөж гаргасандаа гимших сэтгэл төрнө. Орон гэргүй ажилгүй очих газаргүй хүнд урд нь маш харанхуй зам хүлээж байгааг тэр ухаан энэ мэдээг сонсоод Ли Жисүн рүү сандран залгахч тэр уцаа авсангүй. Тэгтэл хаанаас ч юм бэ тэрбээр бэртэж гимцэн мөрдөгчийг нуруундаа үрчгсэн гинэт гараад ирхэн тэр. Багийнхан бүсгүн албаны үнэмлэхийг олох үедээ түүнийг яг хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь олж мэднэ. Тэд энэхүү ослын гэрчийг чимээгүй болгохын тулд зохион байгуулсан хүйтэн цустай аллагын оролдлогоо гэж сэжиглэнэ. Пак Жисүнийг тэнд үлдээхийг зөвшөөрч мөрдөгчийг эрүүл саруул болтол нь асарч совлох бөгөөд тэд бүгд үннийг мэдхийн тулд бүсгүйг сэрхийг хүлээхээр тохиролцсон. Гэртээ ирэхэд хомьёон гэрээ хоосон байхыг хараад эхнэрээ эсэн минь буцаж иртэл хаалганы дэргэд хүлээн сууна. Дараа нь тэд уух зүүлуунгаа суух боловч дундх уур амьсгал нь маш ширүүн байлаа. Түүний эхнэр түүнийг шууд араар тавьсан гэж буруутгалаа. Эхнэр нь түүнийг гэр бүлдээ дэндүү хөтөн хүндий болсон шалтгааныг үүнтэй холбон итгэж нөхөртөө байдлыг засах тоо томшгүй олон боломж олгосон ч хомьёон дэндүү олон амлалт өгсөн амлалт болгоно зөрчсөн байв. Эцэст нь тэрээр гинтийн цохилт өгнө. Тэр хомьёоныг өөрийн хүснээрээ ямар ч дарамт шахалтгүй чөлөөтэй амьдрал гээд хууль ёсоор тусдаа амьдрахыг хүсэж байгаагаа хэлнэ. Энэ хооронд Конг сэтгэлээр маш их унсан байдалтай хүнсний дэлгүүртээ эргэж ирлээ. Тэрээр Бимоныг хомьёоныг нууцаар тагнаж байна гэж сэжиглэн түүн рүү уурлаж дайрна. Бимон баригдсандаа үхтлээ айх боловч царайны хуйрлаа барьж бүх зүйлийг үгүйсэхийг хичээнэ. Яг энэ үед шоронгоос дарган залгаж мөрдөгчдөө хийж буй түншлийнхаа талаар асууна. Конг даргийнхаа өмнө улаан цайн худал хэлж хамтын ажиллагаа маш сайн байгаа бөгөөд мөрдөгч түүнийг хугацаанаас өмнө суулгахад туслахаар амласан гэж хэлнэ. Одоохондоо тэр даргыгаа тайван байлгаж дараа нь гарах үр дагаврыг өөрөө шийдвэрлэх хэрэгтэй байв. Тэрээр даргийнхаа урмыг хугалж гомдоохыг хүссэнгүй. Дараа нь Конг уцаа шалгатал эмэгтэй цагдаагаас ирсэн зурсыг олж харна. Түүнийг ирээгүй байхад бүсгүй кино театр хаагдах эцсийн мөч хүртэл түүнийг төвчээртэйгээр хүлээсэн байлаа. Үүнийг уншсан тэрээр харамсандаа нулимс сунгаж эхэлнэ. Хамтдаа өнгөрөөсөн богинохон атлаа нандин дурсамжуудаа эргэн санахдаа тэр бүсгүйн чин сэтгэлийг хөсөр хайсан мэдрээд түүний нулимс зогсохгүй сувсаар л байлаа. Бүсгүй түүний зүрх сэтгэл зөөлөн нэвтэрж зөвхөн анхны хайраас л мэдэрч болох тэрхүү гал халуун дурлалыг үүнд мэдрүүлсэн байж. Энэ хооронд хомьёон гэрээсээ хөөгдчихсэн байлаа. Өөр аргагүй болсон тэрээр чемоданаа аваад хуучин найз сооныхоо гэрлүү одно. Хомьёон найзхаа ямар ч зориггүй итгэвгүй байдалд үнэхээр уурлана. Тэрээр энэ арал дээр ганц биеэрээ 10 жил амьдрахдаа ганц ч удаа үерхэж үзээгүй найзгаа чичилж өглөж эхэллээ шүү. Тэр найздаа яаралтай эхнэр авч хүүтэй болохгүй бол амьдралынхаа эцэс хүртэл аимшигтай ганцаар дунд дарчлах болно гэж анхааруулв. Үүний дараа хомьёоны бодол анх энэ арал дээр ирж байсан үеийн бодогдно. Тэр Жисүний мөрийг хаа сайгүй хайсан боловч гар хоосон хоцорч байсан. Тэгтэл түүнийг толгойд гайхалтай санаа орж ирсэн нь ирээдүйн хадам аавынхаа ажилуулдаг хятад ресторанд хүргэлтийн ажилтан болох явдал байв. Эхэндээ өвгөн хомьёоны төрөх байдалд итгэж болохгүй мэт санагдсан тул түүнийг ажилд авахаас татгалзаж байлаа. Гэвч охин Оран нь хомьёоныг хармагцаа хайрын суманд оногдож анхны харцаар л дурлж орхино. Мэдээж хэрэг тэр дороод ажилд орж чаджээ. Үхтлээ зүтгэж ажилсны эцэст хомьёон хадам аавынхаа хүндэтгэлийг хүлээж Ороны зүрх сэтгэлийг үрмөсөн эзэмдэж чадсан юм. Эцэст нь Орон түүнийг өдөржин нарны доор гадаа ажиллахыг харж тэсээгүй тул өөртөө ойр байлгахын тулд гал тогооны туслах ажилтан болгон дэвшүүлжээ. Хомьёон бүсгүн энэхүү хайр халамжинд маш их сэтгэл хөдлөж байлаа. Тэр мөчөөс эхлэн тэрээр хайрын торонд үрмөсөн орж тэндээс гарах замыг хизээж хайхыг хүсээгүй юм.
Сон хомьёоныг энэ гэрлэлтэндээ харамсаж байгаа юу гэж асуух. Хомьёо үүнийг шууд үгүйсгэнэ. Түүний хувьд амьдралдаа тохиосон хамгийн том аз бол орон шиг сайн эмэгтэйтэй гэрэлсэн явдал байлаа. Сон түүнд тэд дахиж залуу байгаа болсныг сануулна. Тэдний насан дээр зөвхөн булчингийн хүч, ширүүн тактик найдаж болохгүй гэж хэлв. Мөн тэрээр хомьёо Конгтой хүчээ нэгтгэхийг зөвлөж хоёулаа хамтруул амжилтанд хүрэх магадлал хамаагүй өндөр болно гэж зүтгэн. Энэ хооронд казино дээр том босс иргэн ирсэн байлаа. Тэрээр туслахуудаа мөрдөгчийн нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглахыг тушаана. Амьд ч бай, өгсөн ч бай тэр бүсгүйг заавал олох шаардлагатай байв. Гэвч түүнийг эргэж харах мөчөө түүний нэгэн туслах. Энэхүү маш нууц мэдээллийг дуу даргад худалдахаар нэгэн кафе руу яаран гүн. Дараагийн өдөр нь Сон цагдаагийн ажилтны дүрд хуурч Ослын газар шалгасан усан шумбагчаас мэдээлэл авахар очиход шумбагч мөрдөгчийн цогц машинаас олдоогүй бөгөөд далайн давлгаанд туугдан далаараа утсан байх өндөр магадaltaйг хэлнэ. Энэ мөчид бүсгүй амьд байгаа эсэх нь зөвхөн хувь тавилангийн асуудал болоод байв. Сэжүүрийн мөрөөр Сон далайн эрэг рүү чиглэн явж ойролцоо байрлуулсан гэнэлтийн камертай нэгэн машиныг олж харлаа. Тэрээр тагнуулчин хідэн мэргэжлийн арга мэх ашиглан машинд маш хэлбэрхэн нэвтэрнэ. Тэр санах хон картыг суглан авч бичлэгийг үзэх бөгөөд тэндээс жисүүн мөрдөгчийг авраад явж байгаа төр зургийг олж харах нь тэр. Энэ үед хүнсний дэлгүүрт Бимон Конгот хандан хомьёо тэдний тухай бүх зүйлийг мэдэж байгааг хэлчихв. Тэд яахаа мэдэхгүй сандарч байтал хомьёо хаалгаар гинэт дайран орж ирнэ. Түүний гинтийн гарч ирэл Бимоныг үгтлэн зочирдуулна. Эцсийн эц тэд зүгээр л жижиг гарын дээрэмчид. Харин хомьёо бол мэрэгжлийн тагнуулч шүү дээ. Тэдний уулзах бүр яг л муур хулган хоёрын тоглоом шиг л байдаг. Хомьёо өөрийгөө хөгшөрч байгаа тул зодог тайлхаар төлөвлөж байгаагаа хэлж энэ ажлаас бүр мөсөн гарахаас өмнө хамгийн сүүлчийн даалгавар нь энэ байх болно гэж хэлв. Мөн тэрээр хамтрагч хайж байгаа бөгөөд тэр хоёрыг хамгийн шилдэг нэр дэвшигчид гэж хэлнэ. Гэвч тэрээр тэдэнд асар том тус хүргэж байгаа мэтэл маш их цаантай дээрэнгүү хандаж байв. Энэ нь Конгийн дургуйслыг маш их хүргэх бөгөөд хомьёо тэднийг өөртөөгөө ижил төвшний хүмүүс биш гэж бодож байгаа мэт санагдав. Тэгээд тэрээр Конг Бимо хоёрыг казиногийн дээрэмчдэд зодуулж буй бичлэгийг нь дахин гаргаж ирнэ. Тэрээр бичлэгийг цацаж тэднийг шившиг болгоно гэж сүрдүүлээд тэдэнд маргааш орой хүртэл бодох хугацаа өгнө. Мөн явахдаа манай хоёрт хүүтэн дарамттай эцсийн сануулгыг үлдээх нь тэр. Хэрв тэр хүссэн хариугаа авахгүй бол бичлэгэн захин орчин цацагдаж вирус шиг тархагуй өөрийг нь буруутгах хэрэггүй гэж анхааруулв. Тэд казиногийн босс болон хомьёо хоёрын дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулцах шиг л болсноо ухаарна. Гэвч дайсны минь дайсан бол миний найз гэдэг үг байдаг да. Бимо энэ Локиг маш сайн мэдэж байлаа. Тэрээр Конг хомьёонтой хүчээ нэгтгэхийг зөвлөнө. Энэ хүчит тэдний нөөц болцоог нийлүүлэх нь цорын ганц ухаалаг алхам байв. Харин Конг хөгшөрч байна. Түүний цохилт домог твэр байгаж, түүний төвчээр хүч чадал урдынх шигэ байхаа болжээ. Одоо түүнд тулдааны үеэр ард талыг нь хамгаалах хамтрагч хэрэгтэй болсон цаг. Гэвч Конг бол хуучинсаг үзэлтэй зөрүүд нэгэн. Тэр Бимоны зөвлөгөөг сонсгоос татгалзах бүрд тэрээр хоолойгоо хаттал ярина. Гэвч Конг байрнаасаа огт хөдлөхгүй байсан тул манай залуу уурлан тэндээс яваад өгнө. Ганцаараа үлдсэн Конгийн бодол анх Бимонтой танилцаж байсан тэр өдөрлөө тэмүүлнэ. Тэр үед Бимон казиногийн зүгээр нэг доод зиндааны зөөгч байсан бөгөөд золбин нохоо шиг хөөгдөж задуулж явжээ. Энэ үед нь Конг дундуур нь орж түүнийг аварсан юм. Түүний хувьд энэ нь шуурган дундаас амьдралын уяа олж авсантай адил байв. Тэр өдрөөс эхлэн тэрээр Конгийг өөрийн шүтээнүүдийн нэгэн адил дээдэлж өөрийгөө туслахаар авахыг нь гуйж байсан юм. Хотын нөгөө талд мөрдөгч эцэст нь ухаан орлоо шүү. Тэрээр казиногийн дээрэмчдийн өөрт нь хийсэн хэрцгий үйлдэл болгоныг нэг бүрчлэн санана. Гэвч тэр маш хүнд бэрцсэн бөгөөд бүхэл бүтэн айрмын эсрэг ганцаараа тэмцэж чадахгүй гэдгээ мэдэж байв. Мөрдөгч нөхцөл байдал намжтал энд чимээгүй нуугдах нь хамгийн ухаалаг алхам гэж шийднэ. Жисүүн бүх багийнхныг дагуулan бүсгүйдээ зочлохоор орж ирлээ. Мөрдөгч хитгэн оновчтой үгээр маш уран ярьж чаддаг нэгэн байлаа. Тэрээр Пак болон босод хүмүүсийн баатарлаг инстинктийг хөдөлгөж тэдэнд өөрийг нь хамгаалах туйлын хэрэгцээ байгаа мэтэл сэтгэгдэл төрүүлнэ. Мөн өөрийгөө томоохон хэргийг мөрдөж байгаа халдлагад өртсөн мөрдөгч гэдгээ илчлэнэ. Тэр тэдэнд амийг нь аварсан талархаж тэдний амьдралыг сүрүүлсэн казиногийн хууль бус газар дээрэмдэх схемийг шалгаж өгөхөөч мөн амлав. Тэр орой уураа гаргасныхаа дараа Бимон хүнсний дэлгүүртээ эргэж ирлээ. Конгийн хувийн шалтгаанаар хаалттай гэсэн тэмдэг үлгснийг нь олж хараад түүнийг хайхаар дээвэрлүү гарлаа. Конг эцэст нь өөрийн залуу туслахтаа сэтгэлээ нээж эхлэв. Тэрээр хөгшөөрч байгаагаа бие махбод нь илт өөрчлөлт орж байгааг мэдэрч буйгаа хүлээн зөвшөөрлөө. Тэгээд тэрээр хомьёонтой хамтрахыг зөвшөөрнө. Гэхдээ ганцхан нөхцөлтэй. Бимон хомьёоны талаарх бүхэл мэдээллийг ухаж гаргах ёстой байв. Эцсийн эцэст дайснаа мэдвэл 100 тулаанд ялнаа л гэдэгтэй.
Энэ хооронд нэгэн нууц газар хаан өвгөн өөрийн хамгийн ихтгэлтэй хоёр туслагтайгаа уулзалт хийж байв. Компани дарга хааны баруун гар бол казиногийн босс Ингүү түүний зүүн гар нь байлаа. Хан хууль ёсны болон гэмт хэргийн далд ертөнцийг хоёуланг нь хяндаг бөгөөд ашиг орлого нь яг л хангаа мөрний ус шиг зутхан орж ирдэг байв. Компани дарга шууд л Ингүүгийн хийсэн сүүлийн үеийн алдаануудыг хаан өвгөнд матчих бөгөөд энэ нь түүнийг илт бохимдуулж орхино. Хан өвгөн Ингүүд шууд тушаал өгөх боловч тэрээр дэндүү завгүй байгаагаа хэлж бултахыг оролдов. Тэгэхэд түүнийг маш их завгүй байлгаад байгаа. Өөр нэгэн нууц бизнес цаагаараа ажилуулж байна гэж хан өвгөн сэжиглэж байгаагаа тод хэлнэ. Том босс ингэж хэлүүлэх нь Ингүүг үгтлэн айлгаж орхив. Тэрээр яг одоо хааныг уурлаж болохгүй гэдгээ маш сайн мэдэж байлаа. Гарах замдаа цахилгаан шатан дотор компани дарга түүнийг үргэлжлүүлэн өдөөн хатгав. Бизнес нь бүтлгүүдэж, дээрээс нь жижиг сажиг бодолтой компани даргын дасралт хөв дарамтаас болоод Ингүү ухаанаа алдах шахан болно. Тэрээр уур хилэнгээ өөрийн туслах дээр гаргаж түүнд Ким даргыг дагахыг нь тушаав. Эцэст нь хамгийн том мөч ирлээ шүү. Хомьёо хариугаа авахаар Конг Бимо хоёртой уулзахаар урагдлаа. Конг албан ёсоор хамтрахыг зөвшөөрөх боловч энэ хоёр төрөлхийн бие биенийхээ хоолойг барихад бэлэн байдаг тул хитгэн үг солиод шууд нудраг зөрүүлэхэд бэлэн болчихов. Эдгээр дунд иргэм насны хоёрыг маш богинохон асалттай, түргэн цантай хүмүүс тул хөөрхий Бимон дунд нь гацаж, дурамчин шүүгчийн дүрсгээс өөр аргагүй хүрнэ. Дундах уур амьсгал яг л тесрэх цэгтээ хүрч байтал соон залгаж зодооныг цогсоон. Тэр хомьёонд гинтийн цохилт өгөх мэдээ дуулгасан нь мөрдөгч үхээгүй байлаа. Бүсгүйг жисэн аварч аюулгүй газарт аваачсныг сонсоод энэ мэдээг нөгөө хоёртоо бас дамжуулна. Гэхдээ үннийг хэлэхэд энэ бол маш эмзэг, докторгүй хамтрал байлаа. Конг хомьёо хоёр бие биенээ үнэн зүрхнээсээ үзэн ядсан хിവэр байсан тул энэ хамтрал хизээж хамаагүй секунд бүрт нуран унах аюултай байв. Бимон тэдний дундах тасралтгүй үрэлтийг зөвлөрөхийг хичээж, инхийг сахиулагчийн дүр тоглосоор дунд нь гацаж хоцорно. Дараа нь хомьёо тэр хоёрыг дагуулн нэгэн хүнтэй уулзахаар одноо. Уулзсан хүн болгоныхоо дургуслыг хүргэж явдаг ядаргаатай хомьёоноос ялгаатай нь өнөөх нэг нь маш нээлттэй хүн байлаа. Тэрээр хитгэн энгийн үгээр өнөө хоёр дээрэмчтэй хэлбэрхаа найзлаад амжина. Энэ хооронд жисэн мөрдөгчд хоол унднаас эхлээд унтуулж амраах хүртэлх бүхий л хэрэгцээг нь хангаж бүтэн цагийн сувлагчийн үүрэг гүйцэтгэж байв. Тэр бүсгүйд өөрийг нь ч бас урд нь яг ийм байдал бугарч бэртээд ганцаараа үлдэж байхад нь сайн хүмүүс тусалж байсан тул одоо түүнд тусалж ачийг нь хариулж байгаагаа хэлнэ. Яг үүнтэй зэрэгцэн хомьёоны эхнэр Оран Пакийн машиныг унан Ким даргын гэрлүү чиглэн явж байлаа. Түүний мэдэхгүй байгаа зүйл бол түүний нуруунд асар том бай тавьчихсан байсан бөгөөд казиногийн дээрэмчид түүнийг хэдийнэ онилж эхэлжээ. Дээрэмчдийг ажиглах даалгавар авсан Бимо энэхүү сүүдэр шиг дагалтыг олж харнаа. Тэр урд нь хомьёоныг маш их хугацаанд тагнаж байсан учраас Ороныг хомьёоны эхнэр мөн гэдгийг тэр дороо танина. Дараа нь тэд Ким даргын тухай олж мэдэх бөгөөд тэр бол үнэхээр шударга сайн хүн байлаа. Тэрээр хан өвгөн болон казиногийнханд хууртаж газар болон орон гэрээ дээрэмдүүлсэн. Орон гэргүй хүмүүсийн дөрвөсний хуаран нууцаар санхүүжүүлж хоол хүнсээр хангадаг байжээ. Орон Ким даргын гэрээс гарсныхаа дараа өөрийг нь хин нэгэн дагаж байгааг эцэст нь нэг юм ухаархан тэр. Гэвч энэ нь нэгэнд хоцорсон байлаа. Тэрээр хурдан сэтгэж мухар гудамж руу шурган нуугдаад хэрэв нууц ажилтны эхнэрт халдаж зүрхэлбэл араатын шиг уурсаж тэднийг үгтэл нүтгэд бэлэн байлаа. Гэвч тэр Бимоныг өөрийнх нь нууц хамгаалагч Тэнгэрэлч гэдгийг охид гадарлахгүй байлаа. Тэрээр сүүдэр шиг хөдөлж хоёр дээрэмчнийг Оронд ойртож амжаагүй байхад нь тэр дороо намд. Аюул холдмогц Орон юу босныг огт мдээгүй чигээрээ тэндээс яаран дахин одно. Түүнийг эзгүүд хомьёон хүүгээ харахаар гэртээ нууцаар эргэж ирлээ. Эхнэр нь байхгүй ресторан тэр чигтээ замбраагүй байдал үүсчээ. Түүний хадам аа болон найз нь толгоогүй дахиа шиг наас цааш гүйж ажилдаа дарагдаж байлаа. Өвгөн хомьёоноос эхнэртэйгээ яаралтай цогцох арга олж өгөхийг гуйх бөгөөд үгүй бол ядаргаанаас болоод үххэн гэж байн гомдлно. Тэрээр яхаа үнэхээр мэдэхгүй гацна. Орон түүнийг бүх хаягаараа блоклцсон байсан тул өөрийн эхнэрээ яаж буцааж өрдөө татхаа огт мэдэхгүй байлаа. Үдийн хоолны алдад Конг нэгэн бэлэн хоол олж харна. Энэ бол эмэгтэй цагдаа Микёны байнга иддэг байсан өнөөх тусгай хоол байв. Тэрээр түүнд зүгээр л шууд авч идэж хэлнэ. Тэр Микёныг хизээж эргэж ирэхгүй. Тэдний харилцаа нэгэнд түүх болон үлдсэн гэдэг бүрэн итгэлтэй байлаа. Үнэндээ Конг хүнсний дэлгүүрээ бүр мөсөн хаахаар хэдийнэ төлөвлөж үүнийг эцэслэн шийдвэрлэхээр нэгэн хүнтэй уулзж байв. Тэгтэл хувь тавилангийн эргэлтээр Микён гинтхэн гараад ирхэн тэр. Бимо ахыхаа төлөө тус ургаж байна гэж бодоод асуудлыг өөрийн гартаа авахар шийдээд Микёныг замаас нь тосч уулзаад Конг тэр хоёр өөрөөр ертөнцийн хүмүүс бөгөөд тэдний дунд жаргалтай төгсгөл гэж үгүй хэмээн хэлээд орхино.
Конг бүсгүй явж байгааг олж хараад араас нь очихыг оролдох боловч хэдийнэ хоцорсон байлаа. Түүнийг Бимён хөөж явуулсныг олж мэдээд Конг маш их уурлана. Тэрээр уурсандаа бүр цуссаар бөөлжих шахам харагдсан шүү. Буцааж Жисүүн дээр ирцгээе. Тэр Намил руу цөхрөнгөө баран залахыг хичээх боловч зөрүүдхүү утсаа авахгүй. Байдлыг улам бүрд ордуулж Намилийн муу найзууд түүнийг гэр рүүгээ нууцаар орж Жисүүнаас мөнгө хулгайлахыг нь ятгаж байлаа. Гэвч Намил өөрийнхөө зан чанарын сайн талыг харуулж түүний өөрийнх нь төлөө ямар их зүйл золиослныг ухаарна. Тэр тэдэнд мөнгөө өөрөө олж чаднаа гэж хэлэгч хүү дэндүү гинэн байлаа. Өнөөх найзууд нь түүнийг өндөр цалинтай хөнгөн ажил гэж хуурч илт өрх байсан ажилд оруулчихна. Хөөхий хүү худалдагдаж байгаагаа мэдэхгүй тэдэнд мөнгөө тоолоход нь хүртэл тусалцсан. Дараагийн өглөө нь мөрдөгч казинод хууртаж газраа дээрэмдүүлсэн хохирогчдын жигсаалтыг үргэлжлүүлэн шалгана. Тэрхүү жигсаалт нь Жисүүн болон түүний дүүгийн нэрч байлаа. Жисүүн Зэдүүгийнх нь мөрөөдө тоглоомд онцон байдал нь тэдний орон гэргүй болоход хүрсэн гэдгийг түүнд шударгаар хүлээн зөвшөөрнө. Тэрээр мөн өөрийнхөө эмгэнэлт өнгөрсөн түүхийг дэлгэж эхэлнэ. Жисүүн 10 жилийн өмнөх осол түүний дурсамжийг тэр чигт нь арчиж хайсныг тайлбарлаж тэр ховсоос эхлээд дуршилтын им тариа хүртэл бүх зүйлийг оролдож үзсэн ч юу ч тус болоогүй аж. Яг энэ үед орон багийнхныг яаралтай уулзалтанд дууднаа. Тэр тэдэнд өөрийг нь казиногийн дээрэмчд дагаж байсан тухай дуулгав. Үүнийг сонсоод мөрдөгч маргааш төрөж Кимтэй уулзаж энэ хэргийг эцэст нь нэг мүсэн ил болоход тусламж хүсгээр шийдлээ. Гэтэл офицер Ким бол мөрдөгчийн үнэмлэх зүүсэн хэдий ч үнэндээ мөнгөөр ажилдаг хүлсний цэрэг байлаа. Хэрв үн хүлсэн л болж байвал тэр ямар ч хамаагүй зүйлийг хийхэд бэлэн. Энэ хооронд Сони бүлгийнхэн дараагийн алхмаа төлөвлөхөөр цугларна. Тэд хэд хоногийн дараа өмнөд Солонгосын усан онгоцны зогсоол дээр асар хэмжээний харт тамхи хэрэг гэж буй мэдээллийг олж авчээ. Тэдний даалгавар маш энгийн боловч асар аюултай байлаа. Даалгавар бол нотлох баримтыг баталгаажуулах явдал. Харт тамхины бүх мөнгө ингүү болон хан өвгний халаас руу орохоор зүглэж байгаа бөгөөд энэ тээвэрлэл тэднийг насаар нь шоронд хийх гол түлхүүр байсан юм. Гэвч багийн уур амьсгал маш буу байлаа. Конг одоогоор сэтгэлээр унаж өөрийгөө тусгаарлаад байв. Түүний хамгийн том шүтэн мишрэгч болоод байгаа Хомён хідэн хоржоонтой өвгөр баавгаан суг руу хатахгаа мартсангүй. Хидэнэ бухимдалтай байсан Конг өөрийнхөө гомдлыг гаргахын тулд Хомёныг амьд бэлтгэлийн лир болгон ашиглахад бэлэн байлаа. Сон дундуур нь орж Конгийг дустан гаргаж тайвшруулахаас өөр аргагүй төрнө. Үүнээс болоод Бимён Хомёнтой ганцаараа үлдэх бөгөөд ам султай түүний ачаар Хомён үннийг олж мэдлээ. Конг өнөөх эмэгтэй цагдаад ухаанаа алдтал дурлжчихсан байж. Тэр шөнө Хомён Конгийг сэтгэлд бүсгүйгээ алсаас чимээгүйхэн ажиглаж байгааг олж харан түүнийг зогсон. Амьдралын үннийг сануулж хувийн мэдрэмжээ төр хойш тавьж даалгавартай бүрэн анхаарлаа хандуулахыг нь шаардна. Ажил дууссаны дараа тэр хүснээр романтик залуу байж болно. Харин яг одоо хүний амнаас дээсэн дөрөөн дээр байгааг сануулна. Ингээд казиногийн туслах маш аюултай тоглоомоор тоглож байлаа. Тэрээр олсон мэдээлэлээ казиногийн босст мэдэгдэх боловч хамгийн амттай нарийн ширийн зүйлсийг зориуд орхиж тэрхүү дээд зэрэглэлийн мэдээлэлээ компани даргад худалдахаар шийднэ. Энэ залуу бол хоёр талыг хоёулангийн сааж мөнгө олохыг хичээж буй зайлжин могоо байлаа. Тэр компани даргад орон Ким даргын гэрлүү зочилж буй зургуудыг харуулах бөгөөд дарга тэр дороо бүсгүй талаарх бүх мэдээллийг ухаж шалгахыг нь тушаана. Дараагийн өдөр навилгалд авсан түрүүч Ким орон нутгийн нэгэн ресторанд зочлон очихын тэр. Тэрээр тэнд үнгүй хоол идэхээр ирсэн төдөөгүй. Хоолыг нь гоочлон гомдлож эзэнд нь дарамт шахал үзүүлж эхэллээ. Эцэст нь хөөрхий эзэн түүний дарамтыг дэсэж чадалгүй. Хурдан явуулахын тулд хэдэн төгрөг заад шиднэ. Ким амархан мөнгө олсондоо баяртай гэгч нь инээмсэглэн алхах боловч Микён гинэт гарч ирж түүнд шударга ёсны зодуурыг үзүүлснээр түүний баяр баясгалан тэр дороо тасарчгав. Шударга ёсны төлөөх эмэгтэй хувиар тэр хин нэгэн өөрийн эрх мэдлийг ингэж уруулан ашиглахыг зүгээр харж дэсэж чадахгүй байлаа. Тэгтэл мөрдөгч сүүдрээс алхан гарч ирэх нь тэр. Кимийн царай тэр дороо цонхигоод орхичихв. Үгсэн гэж бодож байсан хүн нь цусаар бүтсэн биеэрээ өмнө нь зогсож байхыг харах нь түүний зүрхийг зогсооход хангалттай байлаа. Тэр хоёр бүсгүй түүнийг урд өмнө хийж байсан бохир хэрэг болгоно хүлээхийг нь шаардна. Гэвч тэднийг анхаарлаа судруулах хагасхан секундэд Ким хариу цохилт өгөхийг оролдож цахилгаан гүйдлэр цохигч гаргаж ирээд гална. Азар Жисүүн дундуур нь үсрэн орж өөрийн биеэр бүсгүйг хамгаалах бамбай болно. Цагдаа бүсгүйч боломжийг алдсангүй. Тэр Кимийг газар унган өшөглөж түүнийг хөдөлгөөнгүй болголоо. Энэ үед Жисүүн цахилгаан хүчтэй зочрлоос болоод шалан дээр татуулзан хоцорно. Яг энэ үчид Кимийн утас руу казиногийн боссын дээрэмчт нь залганаа.
Багийнхны хяналтанд ор тэд Кими утсаа авахаас өөр аргагүй хүрглээ. Ингэж байж л тэд казиногийн алуурчид Ороныг онилж байгааг олж мэдхэн тэр. Дуудлагын дараа Микён Кимиг чирэн явна. Тэд түүнийг одоохондоо зүгээр тавьж явуулж болохгүй байлаа. Төв байрандаа Сони бүлгийнхэн гэрийн даалгавраа маш сайн хийж байв. Ингүү гим зэмгүй коллежийн оюутнуудыг ашиглаж тэднийг хар тамхи тээвэрлэх илгээмжийн хэрэгсэл болгон ашиглаж байгааг нь ч олж мэдлээ. Энэ бол үнэхээр зэвүүцмэр гэмт хэрэг байсан бөгөөд тэд үүнийг таслан зогсоохоор эрс шийдлээ. Хоббийн эцэст нь цэргийн наривчлалтаагаар даалгавруудыг хуваарлаж мэргэжлийн удирдагчийн дүрдээ шилжив. Төлөвлөгөөний дараагийн шатанд тэрээр Конгтой хамт орон нутгийн зартаа дээрэмчтэй удирдагчийг олохоор усан онгоцны зогсоол руу чиглэн явна. Тэдний зорилго бол түүний газар нутгийг хүчээр булан авч өөрсдийн төр хугацааны үйл ажиллагааны бааз болгон ашиглах явдал байлаа. Энэ хүрээ 50 наснуудын даалгавар киноны маань эхний хэсэг үгээр өндөрлөж байна. Хомёон Конг 2 залуу насаа дурсан бүхэл бүтэн бүлэг дээрэмчдийг хоёулахнаа бутны эргэж чадах болов. Сүүлийн ангиудыг нэгтгэн парт 2 болгон тун удахгүй хөргөх болно. Дараагийн сонирхолтой төгсгөлийн хэсгийг цаг алдалгүй үзхийн тулд суугтаа лайк дарж, subscribe хийгээд хонхоо асаахаа мартаоцай. Сэтгэгдэл хэсэгт бодлоо хуваалцаарай. Тун удахгүй уулзцгаая. Баяртай үзэгчдээ.